нэг нь Есүсийг тавуулж байгаа. Чи өөрөө дэ бурхны хүү юм бол өөрийгөө бит хоёртай хамт авраач тэ. Тэгсэн чинь нөгөөдг нь чи бурхнаас эмээхгүй байна уу? Чи бит хоёр хийх яллал идэлж байгаа. Энэ хүн бол харин ямар ч гэмгүй байж байгаад ингэчлээ. Тэгснэ Есүс хандад хэлж Есүсээ Тэнгэрийн амжилт очихоор намайг санаарай. Тэр миний мэдхийн хамгийн ёндотой дороор амьдарч байгаад яг эцсийн хүчтэй нэг болоо. За сайн байцгаана уу ихэн сонсогчдоо. Бидний хоёр дахь подкастын маань хоёр дахь дугаар ийхүү эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ мэдээж эрэг подкаст маань Central Tower-ын хоёр давхарт байрлах GSS компани Sennheiser Neumann брендинг шоурумээс явж байгаа. Тэгээд та бүхэнд аудио төхөөрөмжтэй, дуутай холбоотой, аудиотой холбоотой ийм төхөөрөмжүүд хэрэгтэй бол энэ газар ирж сонирхоорой гэж хүсэж байна. Тэгээд бидний ивент итгэж байгаа GSS компанид баярлалаа гэж хэлье. Окей, тэгээд өнөөдрийн маань дугаарын зочноор сэтгэл зүйч, за комедиан Бадрал маань ирж оролцсон. Тэгээд одоо яг сэтгэл зүйч гэж ярих уу, комедиан гэдэг нь илүү байх хэвээр тэрэндээ маань Бадрал бас илүү яриулсан гэдэг нь илүү байх хэрэгтэй. Яг зөв. Мэдээж эрэг бидний подкастыг сонссон хүмүүс мэдж байгаа. Бид нэр илүү христчин залуучууд. За мэдээж христчин биш байлаа гэж сонсож болохгүй гэж боддог гэж бүх хүнд нээлттэй. Гэхдээ бид нар илүү христчин залуучууд руу илүү бас фокуслж байгаа шүү. Тийм учраас зочид маань энэ нийгэмд те одоо нөлөөлж байгаа бас маш христчин мундаг хүмүүсийг аль болох урьж оролцуулахыг хүсэж байгаа. Окей. Тэгээ Бадрал маань ажил төр маань сайн. За тэгээ түрүүний юун дээр одоо комедиан хийж байгаа. Энэ эсвэл сэтгэл зүйчээр явж байгаа. Болоог байгаа. Гэхдээ одоохондоо завсралцсан байж байна. Одоохондоо сэтгэл зүгээрээ ажиллаж байна. Тэгээд дээд сургуульд нэг их дээд сургуульд багшилж байгаа цагаар. Бас багшилж байгаа. Тэр ч одоо профессор. Одоо яг нөгөө одоо сургуулиудад дадлагжигч багш гэж нэг орон тойд тэн дээр нь явж байгаа одоохонд. Nice. Эхлэгч гэсэн үг. Профессор болох болоогүй. Хамгийн эхлээд асуумаар байсан юм энэ удаа. Би ингэж одоо би нөгөө сайн мэдэхгүй болохоор буруу асууж яжс магадгүй. Гэхдээ сэтгэл зүйч комедиан гэдэг чинь шал хоёр өөр төрлийн юм биш юм уу гэдэг надад нэг юм ойлголт байгаа байхгүй юу. Тэнгүүд яаж энэ хоёр маань ингэж нэгдэж нийлж юм те? Яаж энэ хоёр ертөнц. Тэгээ зүгээр ч нэг комедиан биш. Мэдээж хэрэг олон дайлалтын танигдсан комеди учраас те. Яах нь те. За яаж нэгдэж юм хэр яг сэтгэл зүйч бол үгүй миний мэрэгжил. Тэгээд одоо дуртай яг нэг зоригтой хийсэн мэрэгчлэл те. Тэгээд stand up comedy болохоор ер нь хийж үзнэ гэж хүсдэг байсан багасаа. Нэг зураг Америк киномон дээрс хараад за нэг ийм хийж үзэх юмсан гэж боддог байсан. Тэгээ яг гоё хобби маягаар хийн. Тэгээ comedy хийж байгаа хүмүүс ч аюу гоё ирч хүчтэй те. Ийм entertainment тийм байдаг болохоор тэр дотор бас гоё. Тэгээ энэ хоёр маань нийцэх талууд байна. Сэтгэл зүйн мэдлэгийг ашиглаад жок хийхэд одоо илүүтэй хүмүүцэгчтэй яаж хүрэх талаар арай давуу тал үүснэ. Эсэргээрээ сөрөг талууд байна. Нөгөө бүх хүний зовлонг мэдж байгаа, учир шалтгаан нь мэдж байгаа жоклохоор ингээд ёс зүйн зөрчил үүсээд тэгээд ихэнх жокуудаа тэг бүтээхээс өмнө өхүүлчихэд байдаг. Тэр асуудалтай. Тэгээд сэтгэл зүйч хүн ч өөр амар сериосны байдаг. Комедиан хүн ч өөр амар юм хөнгөн байх хэвээр. Тэнгүүд энэ хоёрын хооронд транзишн болж байгаа хэцүү байдаг. Тэрнээс биш бол ер нь бол дайггүй шүү. Аль нь гоё шүү. Сонирхолтой. Тэгээд харин би одоо ингээ комедиануудыг би бас Америкийн зарим нэг комеди stand up комедиан нөгөө Max comedian энтер гэл байт юм а. Тэднийг бас ингээ сонсож байхад энэ айгүй хөнгөн байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ өөрөө бас хүний гомдож ич магадгүй гэхдээ айгүй юм гоё жок талаас нь явах хэрэгтэй шүү дээ. Сэтгэл зүйч эсэргээрээ маш юм одоо эмзэг. Тэгээ би секунд алдахгүй анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй хүнээрээ. Тэгээ энэтэй холбоотойгоор юу ярих гэдэг нь гэхээр би одоо ингэж бодоод байгаа юм аа. Өнөөдрийн нийгэм маань энэ сэтгэл зүйч эсвэл сэтгэл зүй гэдэг зүйлээс болоод хэтэрхий эмзэг болоод байна уу? Эсвэл би юу хэлэх гээд байна гэхээр одоо ингэж та бид нар хаасаагүй ингэж хүмүүс яхаа би одоо нэг ийм те нэг ийм англи хэллэгүүдтэй. Тэгээд
би нэг ийм асуудалтай эсвэл чи миний энэлүүд энэ зүйлүүд чи орлооч. Одоо бид нар шин багад тийм байхгүй шүү дээ, тий. Юугаа мэдтээ ээж аав тий өсөхтэй шал өөр махтуу арга одоо орчин шал өөр. Тэгээ би заримуд ингээд хүнтэй хамаагүй бас юм ярихаас ч ингээд одоо жоокч биш зүгээр энгийн юм ярихаас санаа зов яаж уу одоо тий нэг юм руу халтчих үе ч гэдэг юм уу. Тэгээ энэтэйгэр холбоотой ер нь өнөөдрийн одоо тийм Монголын за монголчгүй ер нь өнөөдрийн одоо энэ сошиал нийгмийн сэтгэл зүй гэдэг зүйл ер нь одоо ямар салбар юм бэ? Хэр одоо хүн болгоны мэдж явах ёстой салбар юм уу эсвэл сэтгэл зүйчнэр гэж тусдаа байх ёстой юм. Одоо сүүлдээ тийм үстэй тий баг хүн болгон сэтгэл зүйч шиг мэдлэгтэй болчихлоо тий ChatGPT-гээс болооч юм уу тий. Тий. Ер нь бол бүр 10 жилийн хөтөлбөрт байх ёстой гэж би бол боддتي. Одоо бид нар амьдралаар хэрэглэхдэггүй олон зүйлийг сурдаг ч гэсэн сэтгэл зүй бол бүх хүнд хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ бол хэрэглээнийх байх ёстой. Аз улс харин нөгөө одоо AI-ууд аюу сайн хөгжөөд чатботууд аюу сайн хөгжиж байгаас болоод хүмүүс ингээд нөгөө өөрсдөө сэтгэл зүй мэдлэгийг аюу сайн аваад байгаа. Тэгэхээр энэ бол нийгмийн хувьд ахиц дэвшил гарч байгаа сайн зүйл гэсэн үг. Нөгөө энэ гадаад хэллэгүүд орж ирснээс хойш хүмүүсийн одоо эрүүл мэндэд нөлөөлсөн үү гэдэг дээр бол яг гадаад хэллэг орж ирсэнээс болж нөлөөлсөн байж магадгүй нэг таамаг байгаа. Гэтэ тэрнээс илүүтэйгээр юу байгаа? Амьдралын хэм маяг өөрчлөгдсөнс болж байгаа. Өмнө нь болохоор нөгөө илүү хатуужилтай, илүү их юм хийдэг ийм байгаа учраас ер нь бол одоо тий байнгын өөрийн мэдрэмж өөртөө одоо өөрийн үн цэний мэдрэмж өөртөө хэрэгтэй байгаа юм хийж гүйцэтгэж байгаа мэдрэмж авдаг. Юм хийгээд тэрнээсээ бол буцаагаад юм одоо task achievement sense of achievement гэдэг тийм мэдрэмж аваад идэг гэсэн. Тэгэнгүүт одоо болохоор нөгөө чөлөөтэй байх цаг ихтэй. Тэгээд амьдралын хэм маяг нэг жоохон арай өөр. Тэгээд нөгөө олон нийтэд сошиал медиадаа хүлээн зөвшөөрөх хэрэгцээтэй. За энэ мэтээс болоод ингээд ийм асуудал үүсээд байгаа. За нөгөө нэр томьёоноос болж иж магадгүй гэж үздэг байгаа нэг шалтгаан болохоор self fulfilling prophecy гэж нэг ойлголт байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өөрөө та өөртөө зөгнөл тавьчаад тэрийг өөрөө мэдхгүй биелүүлээд байдаг. Ийм одоо ойлголт байна. Тэгэхээр энэ яаж юм гэхээр хэрвээ одоо би bipolar disorderтэй гэж ярьдаг бол эсвэл би багадаа 7 настайдаа травматцсан юм а 9 настайдаа травматцсан юм а гэж ярьдаг болвол тэр травма нь худлаа биш. Гэхдээ тэрийг давтан яриад байгаа учраас тэрийг өөрөө баттгаад идэг гэсэн үг. Толгой дотор кодлоод идэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүн чинь юм одоо юм байглаасаа одоо аргадуулах те ийм юу яах одоо хохирох те ийм хэрэгцээ байд юм байна л да. Нөгөө багадаа ингээл аа би яа гэчлээ бү гэчлээ гэж аргадуулдаг шүү. Тэр шиг нөгөө зовлонгоо яриад тэнгууд нөгөө тэрийг нь хүмүүс сонсоод тийг аргаддаг гэж байгаа байхгүй. Одоо тэрийг сошиал медиа дээр постлын судалгаа байгаад. Постлдаг байх юм бол нийгэм талаасаа дэмжлэг авдаг болж таарад. Тэгэхээр нэг талаасаа дэмжлэгэнд донтжиж магадгүй. Бас нэг хорон гэдэг хүний 2010 онд хийсэн судалгаа байна. Хүн гунигтай дуу сонсоод гуниглахад пролактин гэдэг гормон ялгардаг. Энэ гормон яадаг гэхээр эхийн сүг боловсруулахад одоо оролцдог гормон. Тэгэхээр нөгөө бурхан цаанаас нь гайхалтай бүтээсэн байл да. Хүн ингээд хитрхийх гуниг тавтангууд тэрийг тайтгаруулах гормоноос давхар стрессийн гормоны хамт орж ирж байдаг. Тэнгүүд эдгээр зүйлүүдэд хүмүүс нөгөө ямарх дуртай байгаад байгаа гэдэг чинь цаана ийм зүйлүүд байгаад байгаа. Гэхдээ хамгийн том хүчин зүйл миний таамгаар бол монголчуудын амьдралын орчин маш өөр болцсноос болж байгаа. Та хэдийгээр хөдөө яваад үзэх юм бол хөдөөний хүүхдүүд яг сэтгэл зүйн асуудал ярих юм бол яагаад яг сэтгэл хөвдөд байгаа л гэж асуух байх те. Яагаад гэхээр нөгөө хүүхдүүд чинь амарын нөгөө юм мал яаж юм те бүр том шиг болцсон те ингээд өөрөө би ингээд хохироод ийн гэж нэх бодхоос илүү нөгөө таскууд дээр хийх ажлууд дээр төвлөрөд идэг. Тэгэхээр нөгөө бидний хотын орчин болохоор шал өөр байхгүй. Бидний хотод одоо 9 настай нэлцгэр хүүхэд байхад хөдөөний хүүхдүүд бол тэнцээ зүгээр арьсмарсантэй ингээд баг нэмж одоо сайртахааргүй те бүр ингээд амар хатуу ширүүнийг туулцсан те мал залуу очоод аваад ирдэгтэй маш юм чадамгаа болсон байж байгаа. Тэгэхээр нөгөө амьдралын хэм маяг бас өөрчлөлөө гэж. Чингис хааныг бас эвтэйхэн одоо их яг сэтгэл зүйн одоо талаас нь хэлсэн юм шиг гоё хэлсэн байдаг. Нөгөө алсын зорилго үгүй бол ойрын зовлон оршино гэж. Тэгэхээр нөгөө амьдралын хэм маяг чинь хэрэг зорилготой хэрэг хийцтэй байхаас хамаардаг гэсэн. Яа зүг. За окей маш их баярлалаа. Тэгээд ямар ч урт хариулж байгаа. Зүгээр харин тийм тэр түрүүний дээр ярьсан шүү дээ хүмүүс нэрийгээсээ тий бид нар нэг тийм би ч гэсэн заримдаа өөр дээрөөсөө анзаарч байгаа зүйл бол тэр бод. Бид нар нэг юм гониглох эморох бүр юм дуртай болцсон юм тий. Өөрсдөө юм бүр ингээд тэрийг одоо дээр үе чинь нэг юм фан илүү хөгжилтэй юм хайж исэн бол одоо бид нэр заримуд эсэргээрээ илүү юм гониглох дуртай сонирхолтой би өөр дээр бас заримдаа анзаараад байгаа. Библиэл дээр яг гайхалтай нэг хэлсэн байдаг. Тэр нөө пролактин аргаддаг гормон байгаа гэдэг шүү дээ тий. Библиэл дээр бас амар хэлсэн байна.
Яг би утгачлаад хэлчих. Яг монгол орчуулгаар биш байж магадгүй шүү. Бурхан шархалсан зүрхтэй хүмүүсийн хамт тэгээд сүнсэндээ ингээд нятарцсан байгаа хүнийг босгож яадаг гэж Библиэлд ишлэл. Тэгэнгүүт яг ингээл нөгөө шархалцсан хүн чинь те пролактин гормон ялгараал те бурханы ингээд олон төрлийн хил байна шүү дээ. Сонирхол. Тэгээ дараагийнх нь саяны чиний ярьж байгаа зүйлсүүдээс гарч ирж байгаа нэг асуудал болохоор окей. Одоо өнөөдөр намайг бага байхад бид нэр сэтгэл зүйч одоо энэ зүйлийн ямар ч ойлголт байхгүй гэдэг үсэн шүү дээ. Бид нар дунд сургуульд байхадлаас юу ч ойлголт байхгүй те зүгээр ингэсэн байна, тэгсэн байна те одоо заламал гэж байсан баг өөр мэдэхгүйсэн. За одоо нийгэмд одоо энэ маш хүчтэй те одоо жоох хүүхд хүртэл энийг ойлгодог. Бүр бараг арай судлаа ярьсан дөнгөж хэлд орж байгаа нэг нь хайлгийн. Гэтэл хүн болгон өөрийнхөө шууд сэтгэл зүй гэдэг юм амар гүнзгий ярьдаг болсон. За Библи бидний итгэдэг бурхан энэ одоо энэ сэтгэл зүй гэдэг одоо чи бол сэтгэл зүй гэдэг зүйлсийг одоо мэрэгжлийн талаас нь бүр ингэ суралцсан юм байна шүү дээ. Шинжлэх ухааны талаас нь ч тэр тийм. За энэ талуудтай өөрөөр одоо шинэ яаж ингэж давхцлууд байж яаж одоо энэ сэтгэл зүй гэдэг маань тийм Библиэр одоо нотлогч идэг ер нь тийм байна гэж зөндөө. Өмнө яг би нөгөө Есүсийг одоо бурхан гэж итгэдэг хүндэлдэг байхдаа Буддаа Есүс хоёрыг хоёуланг нь ярих юмсан гэж боддог гэсэн. Тэгээ Буддагийн аль нэг нь сэтгэл зүйтэй холбож тэгвэл Буддагийн юмыг ярихаар бол ингээд нийцээд идэг. Есүсийг ярихаар яаж би тайлбарлах ойлгодог. Тэгээ өөрөө ч ойлгохгүй. Тэгээд яг өөрөө нөгөө итгэснийхаа дараа яг Есүсийг одоо би бурхны мэдсэнээс үгийн дагна. Тэгээд дагж байгаа хэрэг. Тэгээд тэр гарч байгаа тэр идэгрэл тэр ахиц дэвшлүүд бүр санаанд оромгүй зүйлүүд те. Би одоо маш олон жил бяцлал хийсэн хүн. Тэгээд сэтгэл судлалаар ингээд өөрөө ажиллаж байгаа хүн. Ер нь бол сэтгэл зүйд нэлээд өндөр түвшинд байгаа гэж бодсон. Гэтэл одоо итгэсэн 3 жилийн турш тэгээд тасралтгүй байнгын сайжраад байгаа хэрэг. Нөгөө ариун сүнс ирээд өөсөв чи мэдүүлнэ гэдэг шиг тогтмол ингээд сайжраад байгаа. Тэгээд гайхалтай яг тэг би ийм олон өөсөвтэй байсан юм гэмээр. Тэг бурхан айгуу гайхалтай нөгөө хүнийг ингээд гинт тэг пал хийдэл ингээл нөгөө зэмлэлдэггүй баг багаар ингээл чадах хэмжээнд нөгөө сайжруулаад унахаар нь босгож ирээл. Мань нөхдөө өөрсдөө яах гэдэг үгээр тэг өөрсдөө зэмлээл тэг ер нь бол дуусгах гад. Эсвэл манай найзууд ч юм уу тэг сүмийнхэн ч юм уу тэг нэг ингэ жоохон зэмлэх гэдэг. Тэнгүүд яг ариун сүнсээр ярьж байгаа сүмийнхэн бол тэг нэг босгож одоо урамшуулж тэг босгон байгуулдаг. Эсвэл бурхан хүнийг ингээд төвчээртэйгээ босгож идэг. Тэнгүүд би дахиад хэдэн жил засархаа мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол одоо өмнөх одоо хуучин бадралаараа бол нэг 70 орчим наснд хүрээд олох байсан гэмээр сэтгэлийн амар амгаланд хүрсэн. Окей, хэд ойлаасаа итгэлийн амьдралын хэм маягийн тухай ярьж байна. Тэгээд тэрэн дээр ер нь би чиний гэрчлэлүүдийг бас сонссон л та. Миний бодлоор олон хүмүүс ч гэсэн сонссон баг гэж бодож байна. Гэхдээ бас одоо 3 жилийн өмнө яг одоо бурхан дээр ирэхээр христчин болохоор шийдсэн гэж ярьж. Тэр талаараа тэр түүхээс жоохон болцсон. Жоохон ер нь тийм. Ер нь шийдээгүй л дээ. Яг зүгээр л тэгээ би бодож дүгнээчгүй бүдэр талаар ер нь бодоочгүй нэг одоо хэцүү байдалд орж залбирсан. Тэгэл бүф дээ. Яг үнэхээр тийм байгааг би өөрөө мэдэрсэн. Тэгээд яг миний яриг сонсоод хүмүүс итгэхгүй байхаа тэрийг буруудахгүй. Би харин өөрөө тийм юм мэдчихэд итгэхгүй бол одоо би өстө жигэнд гинэ гэж бодож байна. Яг тэгэхээр өмнө би одоо буддизм арч одоо юм хайж үзэж байгаа. Би ер нь багасаа л нэг тийм одоо сүнслэг зүйлүүдийг хайдаг л байсан л да. Нэгсэн доо угаасаа төрөлхийн судлаач юм шүү дээ. Тийм нэг тиймэрхүү юм хайгаад амьдрал жоох утгагүй санагдаа л гэдэг гэсэн багын л. Тэгээд нөө 10 дугаар ингээд хахад манай нэг одоо найз нас орчихгүй тэгээд тэр хүний одоо амиа оролцож байгаа. Тэгээд тэр хүний ээж нь өөрөө сүмийн ахлагч байсан. Христийн сүмийн. Тэгэнгүүт би сүмийн ахлагч юм байж тэг хүүхэд нь яа та бурхан ингээд та ярьдаг үстэй яагаад маа найз ингээд өгч маа найзыг яагаад бурхан хүлчиж тий ингээд үнэмшил эрс багасчих жоохгүй яг өмнө уусаач итгэдэггүй л байсан л зүр сонирхдаг байсан тэгэнгүүт одоо гих мэтэр ингээд юм сонирхол буурчиж тэгээ явж байгаад одоо 40 жилийн дараа тэгээ бурханы төлөвлөгөө бол ингээд өөр л юм л та би одоо ч гэсэн яагаад тэр найз нас орсныг би баттай хэлж мэдэхгүй л таамагуд надад байна. Гэхдээ бурхны төлөвлөгөө бол том. Тэгээ нэг нь бурхныг мэдснээс хойш бол Есүс өөрөө хэлсэн байдаг шүү. Есүсийг одоо би цовдлогдоод тэгээ халагдана гэсэн шавнар нь яг гашуудаад байсан чи те. Та нар хэрвээ тэгээ бурхныг мэддэг байсан бол гашуудахгүй. Тэгээ би итгэвтэй очиж байгаа учраас та нар барыг баярлах хэрэгтэй гэдэг. Тэр амин оролтыг зөв гэж юм шүү. Бид нар амин орлох ёсгүй. Бурхан энэ биеийн төлөө маш өндөр төлбөр төлсөн. Тэгэхээр бид нар амьдралаа сайн амьдрах хэрэгтэй бүр. Тэгээд өөх цаг болоход бол өөхлөөс айхгүй.
Ийм амьдрал байх хэвээр итгэгч хүний амьдрал. Тэгэнгүүт тэр үед би нөгөө үхэл гэдэг бол амар төгсгөл байна те. Ингээд энэ найз бол ингээд дуусчлаа. Ямар амар юм бэ гэл бодоол. Тэгэл ээжийн зэмлээл те. Тэгэл манай ээж авч гисэн ингээд зэмлэж байгаа байхгүй. Тэгээ манай ээж авч гисэн тэрнээс болоод одоо христний шашинд айгу дург болж байсан. Тэгээ хүүхдээ хамгаалж чадахгүй ингэсэн ирнэ сүм яриад байдаг гэл. Тэгэнгүүт ингээл яг одоо тэр эмэгтэй дээр л одоо ээж тэр бүх ачаа ирсэн байгаа байхгүй. Яг үндэ ингээд би бол найзнаас үүд мэднэ л дээ. Яг ер нь бол ээжээс нь маш өөр олон шалтгаанаас болж байгаа байхгүй. Зовж байгаа тийм тохиолдож байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо тиймэрхүү байдлаас болоод ер нь заагаа авцсан байсан. Тэгэл яг ер нь бол бурхан гэдэг зүйл Есүсийн талаар л мэддэг байсан. Тэгээд дараа нь олон жил нэлээдэн жил бясалгал хийж агаад тэгээд дөнгөж эхэлжсэн бясалгалын нэг жил мэл болсон байсан баг. Тэгж яваад нэг залбирдаг байхгүй. Бурхан гэж бол угаасаа байгаа юм байна. Гэтэ энэ Есүс гэдэг нөхрөөр дамжихгүйгээр би залбирмаар байна. Тантай холбоотой байна. Гэт тэгсэн чинь тэр нэг эзгүй газар байсан л да нөгөө манай аав чи мод үржүүлгийн газар би нэг бүүтгэн сууж залбирдаг ус. Бясалгал хийдэг ус. Тэгэл яг залбирсан чинь л ингээл биеийн шар ус босгох шиг боллоо. Нэг юм эргэн тойронд хүүхд дагаал нэг сонирн болчихсон нэг юм хамгаалтгүй болсон юм шиг. Тэгэл нэг зарсээсэн мэдрэмж аваад эргэн тойронд нэг юм амьтанд идүүлэх гэж байгаа юм шиг нэг юм сонирн боллоо. Тэгэл за энэ Есүс гэдэг чинь бас хамаагүй ингэж дорд үзэж болтгүй юм байна гэл. Тэгээ би тэрнээс хойш бол ер нь сүмд явдаггүй. Буддизмын бясалгал хийгээд явж байхдаа ч гэсэн Есүсийг дандаа хүндэлдэг гэсэн. Ер нь бол хүндлэх ёстой гэж боддог гэсэн. Бүр ингээд хүн төрлөختний одоо те үлгэр дуурайл аваад байгаа те инфлюенсерүүдээс илүүгээр Есүс Буддтай хоёр бол од байх хэрэгтэй гэж би ярьдаг байсан байхгүй. Тэгээ Есүс Буддтай хоёрыг юм чицоохон гэж үздэг байсан. Тэгээ ер нь 15 оноос хойш нэлээд буддизмд дуртай болоод яг тэр нөөцлөх судлалын одоо хамгийн үр дүнтэй заслын арга CBT cognitive behavioral therapy бол буддизмтэй одоо яг уг гаргалан жоохон төстэй байдаг. Буддизмаас баг зэрэг санаа авсан байдаг. Одоо том Виктор Франкл, Карл Юнг, Абрахам Маслоу, Эрих Фром гэдэг том сэтгэл зүйчнэр бол одоо амьдралынхаа ажлуудын эцэст нь за ер нь сэтгэл судлал хангалттай юм байна. Бурхан одоо чухал юм байна гэд хайсан тохиолдолч байгаа. Тэгэхээр зарим нь буддизм руу, зарим нь одоо яг том бүтээгч бурхан руу явсан хүмүүс бас байгаа. Жишээ нь Маслоу бол яг бурхан руу гэхээс илүү дээд хүч гэдэг зүйл рүү явцсан байна. Нэг хэрэгцээний 5 шатлал гэдэг шүү дээ. Тэнгүүд яг бид нэр 5 шатлалыг л үздэг болохоос ш мань хүн тэр онлоо гаргаснаас 20 жилийн дараа өөрөө яг тэр онлоо гаргаж та ингэж хэлжсэн баг. Бид нэр агуу мэрэгэн ухаантай хүмүүсээ заавалчгүй энэ шашин машинтай холбоодох хэрэгтэй юм уу? Бурхантай холбох гэдэг хэрэг байд юм уу гэж хэлсэн баг. Тэг хүн өөрөө ер нь мөн чанар нь коммунизмын мөн чанар чинь тийм байхгүй. Бурхантай бурхангүй хүн өөрөө сайн гэдэг ийм мөн чанартай байхгүй. Тэг мань хүн өөрөө коммунизмын төлөөлөгч. Тэгсэн чинь мань хүн 20 жилийн дараа юу болсон бэ гэхээр пирамидын нөгөө ориглын хамгийн оргил одоо өөрийгөө хэрэгжүүлэх, өөрийгөө ухаарах үе гэдэг үе шат байгаа. Self actualization гэдэг. Тэрийг хоёрт оруулсан байхгүй. Нэгдүгээрт нь бол сэтгэл судлалаас гаднах тэ transcendation тэ сүнс дэш ахих гэдэг ийм юм байх хэрэгтэй байна гэж оруулж ирж байгаа. Одоо Карл Юнг бол одоо маш олон сэтгэл судлалын оюутнуудын одоо яг маш олон хүмүүсийн одоо яг ментор гэж үздэг. Тэ маш олон хүмүүсийг Карл Юнгийг бол айгүйх тийм биширч судалдаг л оюутнууд. Карл Юнг залууд айгүйх бурхны талаар ярьсан. Тэгээд нэлээд өгшөрсөн сэтгүүлч асууж байгаа. Та залуудаа та өмнө бурхны талаар нэлээд ярьсан та. Одоо тэрэндээ итгэж байна. Тэгсэн чинь Карл Юнг ингээл хариулах гоодаал хэцүү юм. Хариулахад хэцүү юм. Би одоо итгэдэг. Би байгаа гэдгийг мэддэг гэж хариулж байгаа юм. Тэгэхээр зарим сэтгэл судлалынхан бол яг бурхан руу явчих. Бусд нь болохоор буддаар явчих. Би буддаг бурхан гэж хэлэхгүй байгаа шалтгаан болохоор буддаа өөрийгөө хэзээж бурхан гэж байгаагүй. Тэр удаа бүр ингэж хэлсэн байна. Энэ олон ламнараа намайг бурхан гэж эндүр үзээ гэж хэлсэн байна. Бүр өөрөө. Тийм. Тэгэхээр би бол буддаг ер нь айгуу гоё философч гэж үздэг. Есүсийг бол би бас юм агуу те ухаантай хүн гэж боддог байсан боловч яг одоогийн миний итгэлээр бол бурхны хөө. За окей. За энэ ч байгаа чи тэр хоёулаа одоо бурхныг мэдж байгаа шүү дээ. Есүс яагаад Есүс бурхан бэ гэдэг угаасаа мэдж байгаа. Гэхдээ бидний одоо подкастын маань янз бүрийн хүмүүс сонсож байгаа. Тэгвэл нэрээгээсээ одоо тэр хүмүүсийн хувьд ч гэсэн чиний нөгөө бодож исэн бодол яг байгаа шүү дээ, тий. Нэрээ буддаа ч аагуу. Би бас зөндөө олон тийм хүмүүсээс сонсч байсан. Буддаа ч аагуу, одоо тий лалыг үүсгэсэн Мухаммед аагуу хүн байсан, Есүс аагуу хүн байсан. Манай одоо тий нөгөө бидний их эзэн Чингис хаан гэж ярьдаг шиг манай Чингис хаан
тэ бараг л юм төстэй хүмүүс шүү дээ. Наад чинь бол агуу хүмүүс гэж. Тэгвэл асуулт лавлаад. Би уг нь өөр асуулт руу ормоор байсан. Гэхдээ дахиад энэ асуумаар санагдаад. Тэгээ. Яагаад тэгвэл Есүс бурхан тий буддаагаас ялгарж байгаа нь одоо тий энэ олон дэлхийн мянганы зууны хүмүүсээс ялгараад тэгвэл Есүс яаж бурхан болж? За миний хувьд бол яг Есүсийг бурхан гэдгийг би бодож олоогүй. Яг энийг хариулахаас өмнө Мухаммедийн тал дээр өсөлч. За. Мухаммед бол бас ер нь их маргаант. Би бол Мухаммедийн яг юмыг уншаад бол ер нь хэрт хийдэг. За. Одоо 9 настай хүүхдээ гэрэлсэн ч гэх шиг те. Одоо нөгөө төрөлх хотоо эзлээд дандаа ингээд нөгөө сэлмээр ингэж одоо тэг шашнаа тараасан гэдэг ч юм уу. Тийм болохоор би буддаг хүндэлдэг шиг бол Мухаммедийг хүндэлдэг байгааг. За окей. Тийм тэгээд одоо Чингис хаан чинь бол дэлхийг эзэлж байгаа шүү. Гэтэ өөрийгөө хэзэж бурхан гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо эсвэл бурханы үгээр явж гин гэж хэлээг мөнх тэнгэрийн хүчинд орол явж гин те. Бурхан ингээд намайг ал гэсэн гэхээс илүү те. Тийм эс. Тэгэхээр Есүсийн тал дээр бол яаж итгэсэн бэ гэхээр 12 онд би яг нөгөө нэг голд нэг итгэсэн гэсэн шүү дээ. Тэгээд яг нөгөө хэрт хийсэн гэсэн шүү дээ. Тэ нөгөө нэг залбирч үзээд. Тэгэнгүүтээ хайж байгаа байхгүй. Тэ эхний нэг удаа өмнө нөгөө очижсэн найзынхаа сумын пастортай нь уулзсан. Тэгсэн чинь айгүй гоё тайлбарлаж өгч чинь амар гоё төвчээрт. Тэ би нөгөө багасаа буддист айл төссөн хөлт учраас. Ягаад буддаг бурхан биш гэдэг. Тэ буддаа чи Есүсээс 500 жил өмнө амьдарч ирсэн юм байна шүү дээ. Тэгэхээр буддаг бурхан биш гэж хэлсэн тийм байгаа мó гэж асуусан. Тэгсэн чинь надад амар гоё тайлбарлаж өгсөн. Амар гоё төвчээртэй ямар ч тэрэнд ингээ ууралсан шинж үг. Надад зүгээр яг хариултаас нь илүү тэр хүний хандлага айгүй гоё сэтгэл төрүүлсэн. Юм төвчээртэй те яг юм гоё дөлгөө. Тэг яг нөгөө бурханаас өөр одоо нэг л бурхан байгаа, өөр бурхан байхгүй гэдэг тэр нөгөө хуулийн талаар зааж өгч байгаа хэрэг те. Христийн шашин бол угаасаа л мөн чанар юм. Хүмүүс нөгөө христийн шашныг бусад шашныг үүсгдэг гэж яриад байгаа хэрэг. Тэг угаасаа л номлол нь тийм. Тэг бид нэр ингээ хүмүүс таалагдах гал яа тэгтээ зүгээрээ гих биш. Угаасаа л Есүс Христ зам бол зам би бол зам аим үнэн мөн надаар дамжих хөрхийн эцэгт хүрэхгүй гэж хэлсэн байна. Тэгэхээр би Христ чинь бол одоо хүмүүс таалагдах гэж тэрийг өөрчлөх биш. Харин ийм юм байгаа шүү гэдгийг хэлж өгөх нь миний ажил байхгүй. Тэгэхээр одоо Мухаммедийн тал дээр ч гэсэн Мухаммед рүү одоо исламын шинэ хүмүүс рүү дайрсан гэж нөгөө бити бодорой. Тэрийг бол исламынхан өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Асуухаар үнэн гэж хэлдэг. Тийм тэгэхээр ер нь бол энийг яг одоо муулсан гэхээс илүү яг өөрсдийн номлол дээр дэ бичсэн байгаа юм ч одоо яах вэ тийм ээ. Судлаач хүний уншсан, судалсан, харсан л зүйл шүү дээ тий. Сонссон Тийм нөгөө муслим христиануудын мэтгэлцээнүүдээс их болдог л да. Тэгээ тийм юмнаас тэднэрээс л ихэнх нь одоо сурс. Нэх одоо Кораныг бол би уншиж байгааг. Тийм тэгээд Христийг бол яг бурхан гэдэг дээр очислоо. Очихгүй байсан юм. Яг бурхан бол байгаад байна. Яг Есүсийг бодохоор л нэг л утгагүй санагдаад байгаа юм. Яагаад хүүхэдтэй байгаа юм те бурхан. Тэгээ яагаад тэр нь ингээд еврей яагаад Монгол биш юм те. Яагаад бидний цаг үед биш яагаад 2000 жилийн өмнө те бид нар хараагүй яагаад итгэхтэй. Ядаж би уулзаагүй шүү дээ. Их мэд иймэрхүү асуултууд төрөөд байгаа. Тэгэл ер нь бодохоор л үнэмшилгүй санагдаад итгэхгүйсэн. Тэгээд ер нь нөгөө бодлоор оюун дүгнэлтээр бол би хизэж хөрөхгүйсэн юм бэл. Яг бодоод бол Есүсийг би бурхан гэж тооцохгүйсэн бэл. Яг тэгж тооцсон итгэгч нар бол байгаа. Тэр хүмүүс бол яг л зөв явсан байна. Би бол яг бодохоо ингээл үл итгэгч хоёрын хоорондын мэтгэлцэн сонсоол. Тэгэл би бурханд итгэхийг хүсэж байгаа ч гэсэн үл итгэгч нь манай талыг ялаал үзэгчт нь нөгөө уухаалж мухаалангууд би ингээл гол харлаа л амар хэцүү итгэмээр байдаг. Фактор зодуулаад байдаг. Тэгэл гэхдээ нөгөө тал нь бас гэхдээ сайн ихтгэлэгч нар байгаа юм л да. Бас ингээл ялж малал тэнгууд гой урам ороод. Тэгээ би дараа нь их сургуульд нэг краштэйс. Тэгээ крашта нэг баг байхдаа зөвөр бурхны талаар яриа өсдөг байхгүй тэнд. Тэгсэн чинь ингээд яг манай багийн 4 хүний 3 ингээд бурхан байхгүй талаар яриад. Би болохоор байж магадгүй. Гэтэ нэг юм бэ болсон гэдэг ярьдаг. Тэгсэн чинь нөгөө наа чин зөвөр чи өөрөө л тэгж мэдэрсэн юм биш үү? Чи өөрөө л тэгсэн юм биш үү? Эндэр гээл. Тэгэл би яг тэнд анх удаага ингээд юм бурханд итгэдгээс болоод юм хавчигдсан мэдрэмж авч байгаа байхгүй. Тэгэл одоо гих мэтэр иймэрхүү дарамтаас болоод яг нөгөө нэг юм бурханд ингээд төвддөг. Тэгээд илүү нөгөө яг шинжлэх ухаанчаар ярих юм бол хүмүүст амар хүндлэгддэг юм байна гэдгийг олж мэдсэн. Яг ерөөсөө судалгаа баримттайгаар яриад уус их сургууль тийм л юм шаарддаг. Нэг шинжилгээний ажил бичлээ их сурвалжийн юу өмнө судлагдсан байдал нь юу ч өөрөө зохиож өгөө үстэй л гэдэг. Инновацаас илүү судалгааг илүү чухалчилдаг. Тэгэнгүүт шин санаачлагаас илүү шин айдиагаас илүү судалгааг эрхмэлдэг тийм л зарчимтай угаасаа. Тэгэнгүүт тэгээ бурхан баримт нь хаана байгаа гэл ийм л зарчимтай. Тэгэхээр нөгөө яг ерөөсөө тийч очтгүй байсан байхгүй.
Тэгэл одоо сургуулаа төгслөө, комеди хийлээ, тэгээ олон талын юм хийж үзлээ. Өөрөө авиралтаар явж үзлээ, тэ. Одоо хайр дурлал үзлээ, ингээл аялж үзлээ, тэ. Ингээл 9 янзын юм үзэл жинхэнэ яг нөгөө нэг сэтгхүү бүрдэх явц өрнөжж байгаа байхгүй. Тэгэл голоор нь одоо буддизмын юм их сонирхож явсан. Тэгэж явж байгаа л тэгээ бүр янз бүрийн юм сонирхож үзсэн. Сүнслэг юмнуудыг ч гэсэн сонирх, астрал projection бүх юмыг сонирхож үзсэн. Манай их сургуулийн ангийн нэг найзтайгаар тэгж явж байгаад одоо 22 онд гэхэд бол би нөгөө айгуу сайн хүмүүжлтэй өөдрөг нөгөө нэг одоо тэрүүн тэр залуу байгаа болцсон байхгүй. Яг тэгэхээр нөгөө хүн чинь муу хүн болъё гэж болдгоо. Ингээл баг хүмүүжил эвдрээлсэн байхгүй амьдралын явцад. Тэгж явж байгаа л нөгөө өөрийн дотоод нэг юм үн цэний мэдрэмж гэдэг юм алдагдчихаа. Нөгөө би өөрөөсөө хашааж цогтоохгүй шүү дээ. Хийж байгаа юм бүгдийг мэдчихэж байгаа. Тэнгүүд ингээл анх хүн болохгүй гэдэг байсан бол хүн болох ярианд оролцоол тэ. За эсвэл ингээл найз өхөндөө үнэнч байх хэрэгтэй гингүүтээ ингээл өөр хүмүүнтэй давхар чаталж үзээл тэ. Ингээл нод тухайн цаг үеийн тийм л одоо сурталтай байлаа л да. Одоо олон жилийн өмнө биш ч гэсэн ингээд тийм нэг хэсэг амар хүчтэй төрсэн байхгүй юм. Олон one night хийх хэрэгтэй тэ. Casual харилцаа буюу одоо өнгөцгөн харилцаа айгу зүгээр энэ төр гэдэг тийм. Тэгээ тийм юм хийгээд тахаар ингээд хүн айгу юм өөртөө жоохон дур би л өөртөө айгу дург болсон. Яг тэр багасаа би нөгөө айгу юм сайн хүн байх хэрэгтэй. Одоо тэг хүнийг ингэж хайрлах хэрэгтэй гэдэг итгэл мэдлэлээр өссөн. Ээж аваасаа. Тэнгүүд тэр нь ингээд амьдралын явцад эвдэрчиж байгаа байхгүй. Тэг өөрөө би ингээд одоо өөрийгөө хамгаалж тэг айхтар байх хэрэгтэй байна гэдэг ч юм уу. Тэг ингээд хүмүүс ингээд намайг монжих гээд байвал би эртхэн ингээд өөрөө тоглолт хийгээд ингэж өөрийгөө хамгаалах хэрэгтэй байна гэдэг ч юм ингээд эвдрээд исэн байгаа байхгүй. Тэгж явж хагаад өөртөө ер нь нэлээд дург болсон ба. Тэгээд 17 молотод яг бурхныг байдсан болов гэж шохорох гэсэн тэр үеэс шал өөр. Би зүгээр л яг ингээд сүрцэн хүн байгаа. Тэ. Яг ингээд одоо юу ч чиг. Ер нь ингээд баг хүмүүнтэй ч одоо баг суухааргүй л болчихж байгаа юм байна да. Яг тэр сэтгэл зүйн тийм судалгаа байгаа. Олон эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орсон байх тусмаа ирээдүйн гэрлэлтийн одоо чанар одоо их хэврэг байдаг гэж. Тэгэхээр ер нь л за би ч баг хүнтэй ч суугааг үнж дээр юм байна да. Тэгээ саяар чинь бол библ биш. Судалгаа, сэтгэл зүйн судалгаа ярьж шүү дээ бүр тэ. Тэгэнгүүт за би ч ер нь одоо ингээл амьдралын өнгөтэй байдсан байхгүй болчихдог. Тэгэнгүүт хүн сэтгэл зүйн self sabotaging behavior буюу өөрийгөө хорлолдог зан үйлүүд гэж байдаг. Тэгэнгүүт хүн одоо өөрийнхөө зарчим ёс зүйн эсрэг юм хийхээр хүн өөрийгөө мэдхгүй хорлогддог. Жишээ нь одоо архитрүүлж байгаа ч юм. Тэгээ өөрийгөө хорлоод шүү дээ. Эсвэл зам дээр жолоо барьж хата ингээд өөрийн мэдлгүй яагаад дараа нь тэгснээр гайхмаар тийм эрсдэл гарна. Гэх мэт ингээл иймэрхүү юм хийгээлэдэг. Тэнгүүд надаас яг тийм айгүйх гараад байгааг би анзаарсан. Тэнгүүд за миний ч одоо дотор нэлээд л эсрэг болчихлоо да. Миний зарчим гэж одоо ер нь юм байхгүй болчих жоох. Яагаад тэгэхээр ингээд одоо woke гэдэг штэ тийм woke гэдэг үзэл сурталчин болвол юу ч болно штэ. Муу сайн гэдэг чинь объектив биш субъектив юм. Хүнээс хамаарат байгаа зүйл штэ. Муу сайныг та нар тогтоогоод байгаа байхгүй юу? Тийм. Сайн муу хүн өөрөө тогтоож штэ гэдэг би сурталтай байсан учраас гол ингээд үндсэн ёс зүй гэж байхгүй. Тэ өнгөчүүл инх юм биш. Өнгөчүүл инх юм биш. Нэг кино үзэнгүүт те одоо тэ нэр төртөө хүн байхын сайн гээл гарна. Тэнгүүд окей 70 хумсрын төвшөнд нөлөөлчлээ. Нэг киног үзэнгүүт те нэр төртөөдөө биш ухаалаг нь илүү амьд гард юм а гэдэг ингээл тийм баатар харангууд окей тийм байх хэрэгтэй байна. Гэл ингээл нэг оюутан байхад ч ингээл хүүхдүүд төлөвтимээр төлөвшөөд байгаа байхгүй мэдгүйгээр. Тэнгүүд тэгж явж хагаад одоо яг нэг өөрийн үндсэн ингээд юм ёс зүй гэдэг юмас холтцсон. Тэгээ яасан ч болдог. Тэгээ сайн муу гэж юм байдаггүй гэдэг ийм юм дээр очичоор. Тэгээ ингээд яг нэг юм эцэст нь өөрөө амар аз жаргалгүй дууссан юм бэл. Тэнгүүд одоо бурхан байхгүй гэд бодсон. Бурхан байгаа гэдэг нэг төвлөрөхгүй хүн чинь өөрийнхөө сайн сайхан нийтлэл бодно. Өөрийгөө л гоё харагдуулж одоо өөрийгөө л одоо гоё хувцлаж тэ өөрийгөө л сайн сайхан байлгах тэр л төвлөрнө. Бусдын төлөө нэх бодохгүй. Яг нэг яалтчуу тусламж хэрэгтэй байгаа нэг өрөвднүүлэхээс ш. Одоо тэг хүмүүсийн төлөө ингээд бодож байгаа ч гэсэн цаанаа ингээд бас өөрийгөө бас давхар хөгжүүлэх тийм юутай байгаад идэг. Тэнгүүд яг бурханд итгээд гарсан том өөрчлөлт нь болохоор зүгээр ингээд автоматар тэг би хамгийн чухал биш болчихж байгаа юм. Нөгөө том эго байхгүй болчихж байгаа юм. Бэлтгэл хийж байгаа хүмүүс ч гэсэн ингээд хүмүүст шүтгдэх гэж бэлтгэл хийх юм бол шал худлаа бэлтгэл гэсэн үг байна. Оо ямар гоё гэгэрсэн хүн бэ гээл те. Нэг лам тэгээд яриадсэн шүү дээ нэг эмэгтэй лам те. Оо ямар гоё гэгэрсэн хүн бэ гэж харагдахыг та хүсчихвэл та буруу юм хийж байна. Та бэлтгэл хийх гэсэн. Наа чи бэлтгэл биш шүү гэ. Тэнгүүд яг итгэгч булчингууд те бурхан гэж байгаа юм байна. Маш том төлөв байгаа юм байна. Бидний те санаандгүй унахсан үг хүртэл тооцоотой байд юм байна. Тэнгүүд бид нэр ингээд утга учиртай амьдрах хэрэгтэй юм байна. Гэх мэт иймэрхүү зүйлүүдээр ингээд
одоо утга учирын хямрал гэдэг зүйл чинь байхгүй болчихж байгаа. Би яах гэж амьдраад байгаа гэдэг ч юм. Тийм зүйл хизээч байхгүй. Үргэлж утга учиртай. Тэгээ яг Есүсийг бурхан гэдгийг бодож олоогүй. Яг тэгтлээ гандцсан явж исэн учраас зүгээр л айгүй хэцүү өдөр зүгээр л тэгээ багада нөгөө нэг очиж үдчихсэн тэр сүмийн бурханд те зүгээр л би яг Есүс гэж залбирсан бурхан гэж залбирсан юмсаа сандгүй. Яг мотоцикл дээр давхиж байгаа л дотроо бол Есүс гэж бодож байсан. Мэдхгүй би яг санахгүй байгаа. Яг нөгөө тийм Есүс гэж бодсон холбож бодсон байж магадгүй. Яг би юу гэж залбирсан сандгүй. Бурхан минь илүү Есүс минь гэлөө. Тэгэл яг залбирсан чинь толгой дотор маш хүчтэй дуу сонсогдоод нөгөө подкастн дээр байсан. Тэ бүү санаа зов бүү энэ өдөр чам зориулагдсан мэт байх болно. Амар зориг өгсөн. Тэгээд яг нэг хүн яг сонсож байгаа хүмүүст бол тэг өөрөө бодсон юм биш үү гэж бодогдож байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг тэр өөрийнхөө бодлоор тэр том сандралыг тэг өдрийн 2 цагаас эхлээд оройн 8 цаг хүртэл даавна гэж байхгүй. Бүр маш туршлагатай хүмүүс хүртэл сандарч байгаа шүү дээ. Тэр өдөр. Тэгэнгүүт дахиад жоохон эргэлзээ дөрөөл залбирангууд те. За өдрийн нөгөө дуулнаас асууя гэж бодож байгаа байхгүй би. Тэгэл залбирах гал тэгсэн чинь би чамайг зөрөгтэй бай гэж хэлсэн. Шууд юм дуулаа. Тэгэл нүдрүү тод цагаан гэрэл тусаал. Энд гэрэл асчиж гэдгсэн чинь нөгөө юм том харанхуй газрын жижигхэн ёлтоос нь цэнхэр гэрлүүдлээс том цагаан гэрэл байв. Буцаагаад нүдэн хаар цагаан гэрэл байгаадсэн. Тэгэл тэр өдөр үнэхээр яг ингээл шал өөр би яг сүнслэг юм мэдэрсэн. Үнэхээр яг юм өөр юм байгаа юм байна. Бурхан байгаа юм гэдгийг мэдэрсэн. Тэрнээс хойш яг тэр өөрөө ингээл нөгөө парти боллоо тэ найзууд ирээл. Тэгэл ялалтын мэдрэмжтэй те. Нэг яг тэр бодогдол өстэй. Яг би ийм юм мэдчихэд хүмүүс итгэхгүй бол ойлгоно. Би өөрөө ийм мэдчихэд одоо би бурханд өмнө би хэд уулзчаа зогтаацсан юм шүү дээ. Одоо би итгэхгүй бол өстэй жинхэнэ тийм надаас тэнэг хүн байхгүй. Тэгэл бурханд итгэсэн. Тэгээд яг олон төлбөр төлөх шаардлагатай болсон. Төлбөр гэдэг нь тэгээд муу зуршлуудаа хаях хэрэгтэй байсан гэсэн. Хамгийн хэцүү надад нөгөө нэг эмэгтэй хүмүүстэй өнгөцгөн харилцаатай байж болохгүй болж таарсан. Тэгээд бас олон зүйлүүд дээр ингээд те жоохон хэцүү юм шиг санагдсан. Ер нь сүмийн дүрм журамт юм шиг те хэцүү санагдсан. Тэгээд яг ороод үзээд яг дагаад үзэхээр хэцүү биш бүр харин ч амархан. Бүр яг ингээд чөлөөлчдөг. Жишээ нь тэгээд дайснаа уучил те чамайг хараад байгаа хүмүүсийг өрөө гэж байгаа байхгүй. Нэг хацрыг хаалгадуул нөгөө хацрыг чинь тэгээ нөгөө хацрыг хаалгадуул гэж байгаа байхгүй. Тэг миний яг хуучнаар бол ойлгомжгүй баг. Тэг юу гэсэн үг юм. Би болохоор ийм философи байсан. Нэг юм үг байд юм да. Гимтэй хүмүүсийг хилтрүүлэх нь гимгэн хүмүүсийг хохироож байгаа хэрэг гэдэг. Тэнгүүд би яг энэ дээр тас байх хэвээр тий. Пам шийдэх хэвээр хүмүүсийг яг хашраах хэвээр гэдэг тийм ойлголттой л үссэн. Шүүлтийн тухай яриад шүү дээ. Тийм. Ялаг үздэг хэвээр гэж ойлгоод байна шүү дээ. Ухамсарын шанаа өгтөө ухаан болох хэвээр шанаагаар биш юм гэхэд ухааруулах хэвээр гэж байна. Тийм л ойлголттой л үссэн угаасаа багасаа л бид нартэй ч гэсэн хүмүүс гэж харьцаж байсан. Тэг яаж би тэг өршөөх юм. Тэг өршөөч хөр чинь тэг намайг хий хамгаалах. Ингээ ойлгомж болчихж байгаа. Тэнгүү тэгэл би одоо нэг бурхан байгааг мэдсэн сууш маргалтад явах гэл үгийн дагаж байгаа юм. Үгийн дагаал үзэнгүүд жинхэнэ эрхчлөө гэсэн байхгүй. Тэгээ хорсол тээж амьдрна гэдэг чинь тэг юу тэр над руу доржоо ирээд намайг ингээд жоохон доромжилчлаа. Надад муухай байлаа. Тэнгүүд энэ өрөөс гараа авчлаа. Би хэрэг орой орондоо ороод доржог бодож байгаа бол би гэртээ дагуулад ирсэн байхгүй доржог. Толгой дотор бодоолоод орсоор нойр сэргэнэ. Нойр сэргэтний сэргээдэг одоо нойр холжуулдаг инсомныг хамгийн том хүчин зүйлүүд нь энэ нөгөө нэг юг дахин бодох, өш хонцог дахин бодох. Тэгэнгүүт нойр сэргдэг. Гэх мэтэр ийм зүйлүүдээс ингээд би тэгэнгүүт Есүсийн үгийг дагаал за Есүс хэлсэн юм чинь зүг бохоо гэж бодвол. Тэгэл хэрвээ ямар нэгэн шашны одоо пасторуудыг ч юм уу сохроор дагаад байгаа бол одоо аюултай байж магадгүй л те. Есүсийг бол би шууд ямар ч аюул гэж бодож байгаа. Би өөрөө юу гэдгийг мэдсэн учраас. Тэгэл дагаал үзэнгүүд ерөөсөө л идэгрэл эрхчлөө суллагдж байгаа тийм л зүйл. Тэгээд ганц сэтгэл тайвшраа зогсохгүй асуудлууд заримдаа үнэхээр шийдэгдчихэд байгаа байхгүй. Тэгээ миний оролцоогүйгээр. Тэгэл биелчихэд байгаа байхгүй. Чиний сая ярьсан нөгөө юун дээр одоо Библиэлд чи сая ингэж хэлсэн шүү дээ. Түрүүхэн яриан дээр хүн ингээд нөгөө тэг өөрийнхөө мөн чанараас ингээ холдоод буруу юм хийгээд ахаар сүулдэ хүн өөрийгөө юу л үзэн яддаг болчдөг гэсэн. Тэр шиг. За тэгвэл хүн өөрийнх нь тэр жинхэнэ тэгвэл мөн чанар юу юм бэ гэвэл Библиэлд одоо чинь хэлсэн баг шүү дээ. Хүн бурхны дүр төрхөөр бүтээгдсэн. Бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээгдсэн. Тэгэхээр хүний жинхэнэ мөн чанар гэвэл бурхнаас ирсэн. Тэгэхээр нэгсэндээ хүн одоо ямар ч шашинд байсан буруу зүйл хийгээд байвал буруу зүйлсүүд рүү яваад байвал автоматар тэр нөгөө цаад те бурхны бүтээсэн тэр мөн чанар нь байгаа учраас
одоо тэр нь яагаад нь шүү дээ зөрчилдөд байна. Тэгээд ирэхээр эсвэл хүн өөрийгөө үн цэнэгүүгээр тий мэдрээд байна. Окей, би сая ойлаа нэлээд одоо тий бурхан за нэг төрлийн теологи юм да тий бурхан судлалын тухай одоо бурхан гэж яг юу яг яаж мэдсэн гэдэг ингээд одоо болохоор харин тий христчин лайфстайл чи сая хальт ярьлаа л да. Христчин одоо ер нь христчин амьдралын хэм маяг гэж юу гэдэг. Зарим үед бид нар нэг юм ялангуяа христчин болсон бид нар нэг юм заримдаа юу болчих гээд байдаг. Одоо би өөрөө ч гэсэн зарим үед юм байсан. Нэг юм өөрөөр багууттай, өөрөөр эможинуудтай. Тэгээ биний одоо сүмийн амьдрал гэвэл би нэг ингэж явж байгаа. Нийгэм дээр би ингэж амьдэрдэг. Эсрэгээрээ нөгөө тал жишээ нь өөр үү. Тэгвэл одоо жишээ нь харин гэл бурхан биднэрт шал өөр юм яриад. Годомжинд байгаа тэ архиугаа твтж байгаа хүн ч гэсэн бурханлаг христчин байх боломжтой. Магадгүй мангар том компани тэ том одоо захирал баян хүн христчин байх боломжтой. Бид нар болохоор зарим үед үгүй христчин гэдэг чи яг инэ гэдэг нэг юм шейп те дүр хэм маягийг бүтээгээд энэ хэм маяг руу ингээд одоо тэ оруулах гэдэг ингээд их гээд үзээд нь штэ. Тэгвэл зарим үед бид нар нэг юм байгаад штэ. Библи уншаад бурхныг мэдэх нэг байна. Ба зас дээрээс нь дахиад Библи уншаад бурхныг мэдчихэд сүмд явахын тулд дахиад нэг сүмийн нэг бас нэг юм тустай тий дүрм журм одоо эсвэл нэг христчин community гэдэг юм руу орохын тулд нэг юм дахиад нэг юм гайд байгаа юм шиг. Энийг нэг зарим харах хэрэгтэй юм шиг. За тэгвэл тэр тал дээр ингээд би чамаас суух гэдэг юм. Ер нь энэ одоо манай подкастын гол асуулт ер нь бурханлаг хүн гэж яг хин. Бурханд итгэн гэж яг юу? Итгэгч хүн, итгэгч биш хүнээс яг юугаараа ялгаатай. Түрүү энэ ярьсан шүү дээ. Итгэгч хүний нөгөө ихчвэсэн одоо хүүхэд нь тий одоо ихчвэсэн хүүхэд нь амиа орлсон байна. Одоо яг бидний итгэл үнэмшил яг тэр байхгүй. Манай христчин гэхээр бид нар тий ингээд нэг юм амар гоё юм төсөөлөл юм болж гэтэл тэн дотор амьдрал зовлон. Эсэргээр одоо чи сэтгэл зүйч учраас тий зөвхөн христчин биш хүмүүс л сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй юм. Христчин хүмүүс ерөн сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй юу хэрэггүй юу? Зөвхөн бурхан байгаа юм чи асуудалгүй гээ явах хэвээр. Одоо нэгсэндээ бид нар зарим үед нэг христчин гэдэг нэг юм дүр зураг нэг юм амар юм төгсөн шиг бүтээчих жоох. Христчин бишгээр ийм л байх хэвээр. За одоо Бадралын үедээ христчин болоод энэ одоо судалгаанууд дээр айгүй ер нь христчин хүн гэж яг христч хүн гэж яг л хэнийг хэлтий. Ер нь одоо тайлбар хариулт. За үл одоо бурханд итгэдэггүй хүмүүс бас сонсож байж магадгүй. Тэр хүмүүс зөвлөд яг Библийн нэг хэсгийг ярьж байгаа. Есүс Христ цовдлогдчихсэн. Дахин амьлахаас одоо 3 хоног өмнө шүү дээ. Тэг яг тэн дээр 2 хүн хамт цовдлогдчихсэн. Цовдлогдно гэдэг бол ер нь нэлээд хүнд гэмт хэрэгтэй байсан гэсэн Ромын. Тэгээд нэг нь Есүсийг тавуулж байгаа. Чи өөрөө дэ бурханы хүү юм бол өөрийгөө бит хоёртай хамт авраач те гэж. Тэгсэн чинь нөгөөдг нь чи бурханаас эмээхгүй байна уу? Чи бит хоёр хийх яллаа л эдэлж байгаа. Энэ хүн бол харин ямар ч гэмгүй байж байгаад ингэчлээ. Тэгснэ Есүст хандаад хэлж байгаа. Есүсээ Тэнгэрийн амжилт очихоор намайг санаарай. Тэр миний мэдхийн хамгийн ёндотой тэгч дороор амьдарч байгаад яг эцсийн хүчтэй нэг болоод байна. Тэгээд тэгсэн чинь Есүс хэлж байгаа. Үннээр би чамд хэлье. Өнөө өрөө гэхэд чи надтай хамт явж тахолно гэж. Тэгэхээр итгэгч хүн гэдэг бол бусад шашнуудаас бүх шашнуудаас яг жинхэнэ одоо миний жинхэнэ бурхан гэж хэлээд байгаа шашны ялгаа нь юу вэ гэхээр шашин ч гэж хэлэхэд одоо итгэл юм да. Итгэлийн ялгаа нь юу вэ гэхээр бүх шашин та эхлээд өөрөө ариусгах хэрэгтэй. Буян үлдчихэж буян чинь нүглээсээ давж ээж та нирван дүрийг олоод одоо нирван дүрдээ орох юм уу эсвэл буцаад бодисдва болоод хүн төрлөختөнд сайн одоо тэгээ бурханыхаа мэдлэгээ тэр нөгөө нирван дүрийнхаа мэдлэгээ тарааж амьдрах юм уу? Эсвэл исламын шашинд та өдөрт дуудаа мөрөх хэвээр. За одоо угаалын заавлууд нь юм байх хэвээр. Идэх хоол нь юм байх хэвээр. Христийн шашин бүр яг таг эсэргээрээ. Бүр эсэргээрээ. Угаасаа л тааж чадахгүй. Угаасаа л хинч бурхны зэрэгт хүрч чадахгүй. Библиэлд тэгж байгаа. Бурхны зэрэгт одоо яг өөрийнхөө сайнаар хүчээр хүрсэн нэгч байхгүй. Нэгч байхгүй. Библийн дээр Мосе тэр агуу хүмүүс хүртэл өөрийнхөө зэрэгээр хинч хүрэхгүй гэж байгаа юм. Тэгэхээр одоо яг миний итгээд байгаа одоо миний бурхан шүү гэж хэлээд байгаа одоо энэ итгэлийн нэг ялгаа нь ерөөсөн маш том. Тий. Угаасаа л бид нэр чадахгүй, та нар угаасаа л чадахгүй. Тэгэхээр эхлээд хүрээд ир. Тэгээд харин би цаашид та нарыг чадхад ч сургаадаг гэж. Ариун сүнс та нарын дотор ирээд өөс ивэ чи мэдүүлнэ. Миний үгийг сануулна гэдэг ишлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө бурхан өөрөө сүнсээрээ ирээд ингээд гайдлаад хэлдэг. Тэгээ энэ худлаа биш, үнэн. Энэ зүгээр ингээд амар сонь сонсгож иж магадгүй. Гэхдээ би яг ингээд өөрийнхөө махан биеэр, өөрийнхөө оюун санаагаар
итгэгч болохоос ч өмнө тэмцэлтэд дийлдэхгүй байсан зүйлүүдийг итгэгч болсныхаа дараа ч дахиад дийлэхгүй байжгаад яг бурхныг гуугаал үнэхээр ингээ би чадахгүй мэн гэж шалдаа буугаал үнэхээр арчаагаа алдаал яг гоохад л нэг юм өөрчлөлцдөг. Тэгэл тэр тэмцлүүд тэр тэмцэл биш болчихдог. Янзын гоё. Харин би бас одоо би христчин байгууллагт ажилладаг тий хүмүүст үйлчлдэг тийм ажил хийж. Тэнгүүд би одоо ингээ зарим үед өөрийгөө арчих. Зарим өөрийгөө магтчих. Өмнө нь би тийм байжээ гэдээ одоо гоё ярьчих. Уг нь те бурхан бидний хийх ажил зүгээр л хүмүүсийг бурхан дээр авчрах ба. Бурхан бол нэгүүлсэнгүй, бурхан бол зүгээр хайр. Өөр олон юм. Би тэнгүүд яг эсрэгээр нь заримд яг түрүүний чи хоёр шашин гэнэ. Шашин гэдэг зүйл христтгэлгээ хоёрын ялгааг нь ярьж шүү дээ, тийм. Шашин гэдэг бол ямар нэгэн зүйлд хүрэх гээд яваад байна. Барианд орох гээд яваад байна. Харин христтгэл гэдэг бол аль хэдийн шууд оруулчих. Тэгээ чи аль хэдийн явах хэрэгтэй. Тэгээд цаашдаа би зарим эсрэгээр нэг гэсэн. Чи христчин болмоор байна. Тэгвэл чи христчин болмоор байл чи инх. Тэнгүү чи хүмүүс нөгөө яг өөрийгөө би тэгж чадахгүй штэ гингүүд нь тэгвэл уучлаарай яв. Нэгсэндээ Библиэлд хүртэл нөгөө Есүсийг нас ороход сүмийн хөшиг ингээд нэг онгоож байгаа штэ. Нэгсэндээ сүмийн хаалга одоо ингээд нэгдэж штэ хаалттай байсан. Тэгээ би бас яг зарим тийм хийжсэн. Сүмийн үүдэн дээр зогсчоо чи энэ сүм рүү орох юм зохистой хүн юм уу биш юм. Тэ? Одоо манай энэ сүм гэдэг чинь те нэг юм амар юм тусгай хүмүүсийн цугулдаг газар чи ер нь энэ тэнцэхгүй юу. Тэгэхээр бид нар зарим үед нэг юм ялчгүй ийм одоо санаатай биш юм шиг санамсаргүй юм шиг нэг юм те буруу үйлдэлүүдийг хийгээд байсан те. Тэгэхээр яг бид нар чинь нөгөө стил яг бурхан болчихоогүй. Бурхан сүнсээр 100% зөвдөлдөг тоглоод байна шүү дээ те сүмэн дээр бас яваад байгаа байхгүй. Би одоо өнөөдөр ингээд сайн ярьсан юмнуудаа магадгүй сар библ уншихгүй, сар залбирахгүй ингээд сатаарж явж хагаад эсрэгээр нөр хизээвч магадгүй байхгүй. Унахыг өгөөсөхгүй. Харин яг залбираад бурхантай хамт явж байгаа зөвхөн унах гэж бараг л байхгүй. Тэгэхээр би ирээ унжчихвэл би өөрөө алдаагаа гаргацсан гэсэн. Туслагчаас олдсон гэсэн. Тэгэхээр Христэд итгэгч нарыг бол алдаа гаргахгүй гэж бодож болохгүй. Гэхдээ алдаа гарах нь зэмлж болно. Бол итгэгч хүмүүс. Яг тэгэхээр Иесус өөрөө тушаацсан байгаа. Тэнгэрт эзэгчийн төгс учраас та нар төгс бай. Тэнгэрт эзэгч алдаршуулахын тулд та нар яаж хүмүүсийн өмнө тэгж гэрэлтэх ёстой гэж. Тэгэхээр бид нар ирээ алдаа гаргаж хүмүүс зэмлэх нь зөв. Гэхдээ би ярин үл итгэгч хүмүүсээс нэг л юм яг гомоор байна. Яг бид нарыг итгэгч нарыг алдаж байгааг хараад бурхан байдгүй мэн бурхан худлаан байл гэж бодвол гэж хэлмээр. Би нэг амар харамсалтай кейс сонсч ирсэн. Нэг залуу яг ингээд асрамжийн газар өссөн христийн асрамжийн газар Монгол залуу. Тэгээд нэг пастор асрамжийн газар ийм охинтой унтцсан гэж. Тэгээ байж уушгүй зүйл. Тийм байх ёсгүй шүү. Хүмүүсээ яг тэр нөгөө сүмийнхэнд унтах тийм байхгүй шүү. Гаж урсгалууд л тэгдэг. Тэнгүүд тэр залуу тэр пастрыг хараад бурхан гэж байхгүй гэд одоо бурханд амар дург болчихж байгаа юм. Тэгэхээр тэр залуу юун дээр алдчихж байгаа гэхээр тэр пастор буруу юм хийсэн юм. Гэхдээ тэр хүн муу юм хийлээгээд тэр хүн өөрийнхөө бурхнаас холдох ёсгүй байхгүй. Тэгэхээр энэ бол амар одоо эмгэнэлтэй юм болчихж байгаа. Тэгээ яг гаж урсгалын сүмүүд Монгол одоо их байгаа. Хүмүүсийг одоо хүчээр гэрлүүлэндээ бэлгийн харьцаанд ингээд орно морно гэдэг ч юм уу тий. Ийм ёс бус юмуд их байгаа учраас тиймэрхүү юм хараад тэгээ энэ Иесусийн юм чинь худлаа юм байна гэж бодчихвол гэж хүмүүстэйг хэлмээр байна. Яг жинхэнэ бурхан бол Иесус Христийг хэлсэн байгаа. Яаж залбирх вэ гэдэг тэр өрөөндөө ороод хаалгаа хаагаад залбир тий. Тэгээ хоёр нүртнүүд шиг хүмүүст харагдах гэж битгий залбир. Яг ингээд яг үннээр сүнсээр залбир гэдэг байна шүү дээ. Тэгэхээр нөгөө яг жинхэнэ бурхан чинь тантай хамт одоо ч байж байгаа байхгүй. Сүмээр дамжихгүй, пастороор дамжихгүй, бадарлаар хинээрч дамжихгүй. Иесусийн нэрээр дамжина. Иесус болохоор хүн гэж ойлгох юм бол танд амар утгагүй санагдана. Иесус ямар эготой юм бэ гэж бодогдно. Иесус өөрөө бурхны сүнс өөрөө хүний биеэр төрсөн гэдээ ойлгочих юм бол энэ танд эготой санагдахгүй гэсэн үг. Зөвхөн өөрийнх нь хэлсэн зам дээр ирээд өөртөө нь уулзж чана л гэж ойлгоно гэсэн үг. Тэгэхээр сүмийнхэн тийм байлаа гэд энэ дээр бурханд итгээд хэрэггүй юм байна гэдэг ч юм уу тэгж эдэн жил мэл алдваа гэж хэлдэг хүмүүст хэлмээр байна. Окей. Би тэр асуусан одоо манай подкаст ер нь гол асуух ёстой нэг хоёр асуулт байгаа даа. Ер нь би уг нь асуултгүй айлуулах хичээж айлуулах тэг гоё яриа явуулах шүү дээ тий. Тэгээд түрүүний эхний асуулт маань болохоор тэр байгаа. За ер нь христчин гэж яг юуныг хэлээд байгаа христчин биш үү гэдэг. За дараагийнх нь подкаст юм асуух ёстой нөгөө асуулт. Уучлаарай би тэрэн дээр нэг нэмчээ. За нөгөө тэр загалмаа дээр цовдлогдсон хүн ямар ч сүмд яваагүй ер нь аврагдчихсан шүү дээ. Тэр хүн христч мөн.
Гэхдээ нөгөө энэ дэр нөгөө гаж урсгалын бас номлолууд ороод ирдэг. Яаж ч амьдэрсэн болно. Grace abuse гэдэг. Тэгээ яаж ч нүгэл үлдсэн болно. Тэгэл буцаагаад нүглэнд амилчих гэдэг. Тэгэхээр тийм биш шүү. Хинч байсан аврагдана. Гэхдээ тэрний хариуд буцаагаад та хүндэтгэлийн хувцас өмсөх хэрэгтэй. Өөрийгөө хичих хэрэгтэй гэсэн. Яг Иесусийн тийм зүйрлэл байгаа. Нөгөө сайн лаг хүмүүсийг бариад ирэхгүй болохоор нь доголсон сохор хүмүүсийг бүгдийг нөрсөн. Тэр дотор нэг нөхөр сууж исэн. Хүндэтгэлийн хувцас 20% зэрэг хүний найранд ирж иж. Тэгээ чи яагаад намайг ингэж үлхэмлэж байгаа ингэж. Тэгээ хөөж гаргуу гэдэг. Тэгэхээр бүгд аврагдах нь үнэн боловч бид нар бас яг нөгөө Христийн үгийг даах ёстой гэдэг нь бас үнэн. Яаж ч хамаагүй амьдрч болно гэсэн үг биш шүү. Окей. За тэр бол мэдж байгаа бах тийм мэдээж. За дараагийнхаа дөрөв ярьжсна үргэлжлүүл дараагийн минь асуулт. За тэгвэл сүмжуулан гэж яг юу хэлээд. Мэдээж хэрэг одоо ChatGPT-гээс асуусан ч гэсэн сүм гэдгийг амар гоё тайлбарлаад өгөх бах. За Библи дээр ч юм уу бид нэр энд зарим хүмүүсээс асуувал амар гоё үгнээ цуглуулга болгоод нэг өгүүлбэр нийлүүлээд сүм гэдэг бол ийм уран яруугаар сайхан хэлж мөн. Тэгээ ер нь яг бодит байдал яг сүм гэж яг юу хэлээд. Нэг гоё ийм энэ тэнд байгаа манай нөгөө католикийн тэнхгийн сүмүүдийг яриад байгаа сүм гэх ёстой юм уу? Ер нь сүм гэж яг. Чиний бол энэ дээр бол яг миний одоо хамгийн хариулж чадахгүй сэдв гэж би бодож байна. Яа тэгэхээр би ч одоо өөрөө бараг сүмтэй байж үзэв. Жохон бохтой сүмд явж үзсэн. Тэгээд тэр сүмээс бол бас сайн ч юм харсан муу ч юм харсан. Тэгтээ амар гаж урсгалын мараг л дээ. Тэгээд ер нь их тэр пастораас нэгт ажгүй юм хүлээж авч байгаа. Тэгээд одоо бол би өөрийн сүм байхгүй. Гэхдээ би сүмд явах ёсгүй гэж юм биш шүү. Сүмд цуглах ёстой. Би бол өөрийнхөө хайж байгаа. Тэгээд яг гоё яг юм итгэлээрээ тийм хүмүүстэй хамт байл айгу гоё идэг. Яг тийм зөв итгэгчнэр байдаг байхгүй яг нэг үгийн дагуу амьдэрдэг. Тэгэхгүй ингээл нөгөө цуглаан дуусаал хүмүүлаал тийм юм ч амар хортой нөхцөл гэдэг байхгүй. Ингээд хүн ингээл нэг хүн гоё бурхныг амьдрал нь харах учраас бурхныг мэдээл гоё итгэх гээл ирэнгүүт өө чи хэзээ итгэсэн би 5 жил итгэсэн энэ их 7 жил итгэсэн чи бол шинэ байна ингээрээ тэгээрээ гэдэг хашаа хэцүү шүү дээ тийм хүмүүс би ер нь жоохон зайлсхийсэн байхгүй анханаас. Тэгэхээр ер нь яг гоо итгээгүй сүмд яваг байгаагийн манд давуу тал сонсогчдод маань нэг бас зүйл байгаа. Яг тэр нөх хүмүүс итгэгч нарыг ингээ ярихаар сүмийн даалгавраар ярьж гин гэдэг ч юм уу сүмдээ илсүүлэх гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр би яг сүмд ороогүй байгаа дээр сонсогчдод дахиад хэлчихье. Надад ямар ч тийм даалгавар өгсөн байхгүй. Намайг ингээд ятгаж яг өмнө ингээд бурхны талаар ярьжсэн хүмүүс байгаа л та. Гэтэ ятгаж оруулаагүй би өөрөө баг хүчээр ингээд өөрөө шууд залбирч гуугаал тийм харснаа шууд ингээд амар хацтай гэсэн үг. Тэгэхээр яг сүмийн талаар бол би өөрийгөө одоо ярих тохиромжтой гэж боддгоо. Миний өөрийгөө зөвтгдөг нэг юм болохоор би угаасаа бурханд итгэж байгаа. Хэдийгээр нэг барилга дотор хамт ороогүй, нэг сүмийн бүртгэлд ороогүй ч гэсэн би яг хүмүүстэй нэгэн бие одоо Христийн одоо тэр бие дотор харьяалагддаг гэж боддог. Гэхдээ болвол өөрийн сүмтэй болно. Сүм би ингэж боддیں۔ Сүм гэдэг үг нь өөрөө жоохон тэдний нэг хуучин булдын шашинтай ч юм уу богдоо жоохон тийм сүм дуган ч юм утгаар харагдаад байж магадгүй. Хэрэгч хүмүүс бид нар юу гэж ярьдаг вэ гэхээр чуулган гэж ярьдаг. Эсвэл цуглаан гэж яриад байна. За энэ үгийн ухтрыг аваад үзэхэд зүгээр л чуулган гэдэг чинь юу юм? Чуулна. Одоо цуглана л гэсэн утгатай үг шүү дээ. Би болохоор ингэж боддیں۔ Ер нь сүм чуулган гэдэг бол түрүүний миний ярьдаг тэр гудамжинд твж байгаа архич ах ч вэ нүү том компани захирлах ч вэ нүү зүгээр л бид нар нэг бурханд итгэдэг хүмүүс хамтдаа цуглаад бурханы тухай ярихыг л тэгээ сүм чуулган гэдэг юм шүү. Мэдээж ингээл өмнө би одоо сүм чуулган гэхээр энийг хэлдэг, тэрийг хэлдэг гэл ингээл амар ухаантай мэрэгэн цэцэн эсвэл гоё сайхан янз янзын үгнүүд боддог гэсэн. Одоо болохоор юу гэж ойлгож байна гэхээр сүм чуулган гэдэг бол гимтээч вэ нү, гимгүүч вэ нү, баянч вэ нү, ядууч вэ нү, тансагч вэ нү, төрөл бүрийн хүмүүс бүгдээрээ хамтдаа нэг газар цуглаад бурхныг хүндлэхийг, бурхны тухай ярилцахыг тэгээ одоо түрүүн чи ярьсан шүү дээ. Бурхан надад одоо ингэж одоо өөрийгөө мэдрүүлсэн ингээл тэгээ тэр зүйлсүүдийг хамтдаа ярилцахыг сүм гэдэг юм шүү гэж. Мэдээж хэрэг одоо төрөл бүрийн хүмүүс л өөрөө л хэлэх бах л да тийм. Библийн нөгөө үйлс номон дээр байдаг шүү дээ. Нөгөө итгэгчнэр ингээм хамтдаа амьдраад тэгээд хинч юугаарч дутагддаг байсан гэд. Тэгэхээр яг тэр айгу одоо нөгөө нэг одоо танаа youth with mission те. Тэдний одоо сургалтын хөтөлбөр тэрэндээ төстэй санагддаг. Бүгдээр ингээм хамтдаа амьдраад те ингээд хамт суралцаад явж байгаа. Тэр үйлс номын сүмтэй төстэй санагдаад байна. Яг одоогийн яг нөхцөл байдлаасаа болоод тэрнээс холтцсон юм шиг санагдаад байна.
Тэгвэл өөрчлөгдсөн гэж байна. Тийм. Уул нь бол цаг үеэ дагаж биш, Библийн үгийг дагаж байх хэрэгтэй шүү дээ. Аха. Окей. Маш юу л гоё сэдв. Тэгээ ялангуяа манай залуучууд, христчин залуучууд ч гэсэн энэ зүйлсүүдийг сайн сонсож байгаа, бас ойлгож байгаа, их ойртож байгаа гэж бод. Тэнгүүд одоо жишээ нь ийм ярианууд байд. За би сүмээс их холтцсон. Эсвэл би бурхнаас амар холтцсон. За би ер нь одоо ингэцээ. Одоо тэгээ магадгүй одоо нөгөө одоо лайфстайл тэ хувийн амьдралынхаа хэм маягаас болоод мэдээж тэр чинь нэг юм. За одоо бурхан нөгөө Библиэлд байгаа зүйлсүүдээс л өөр юм хийчлээ л гэсэн үг шүү дээ, тийм учраас тэнгүүдээ юу гэж хэлдэг вэхээр над руу ч гэсэн тийм мессеж зөндөө ирж байсан. Ахаавчлаараа би сүмдээ очихгүй шүү, тэ. Би бурханаас амар холтсон явж байгаа, тэгж жагаад нэг очнооч гэдэг юм. Чи ийм ойлголтын дээр юу гэж бодож ирсэн? Юу гэж боддгоо? Чиний үед ийм бас зүйлсүүд байв уу? Байсан. Би бол тэрийг андуурлал гэж бодож байна. Яг тэгэхээр зарим хүмүүс би бурханы энэ итгэлийн талаар ингээ асуулт асуухаар би ойр сүмдээ очихгүй байгаа гэж яриад байгаа хэрэг. Яг сүмд очиж бурханд итгэдэг гэж ойлгоод байгаа хэрэг. Тэгэхээр тийм биш л дээ. Би өөрөө ч гэсэн ер нь бол уналтанд орж исэн. Тэгэхээр ингээд үнэхээр ингээд тий бурхан намайг залбираад ч сонсохгүй юм шиг мэдрэгдэхгүй байна. Тэг би баг тийм залбирлын ингээд гуйхад тэ би ингээ өөрөө алдаа гаргацснаас болоод нүгэл дахиад үйлчлснээс болоод тэ би ингээд тэг бурхан намайг яаж хахад би ингээ чадаагүй гэт тэ дахиад ингээд сонсохгүй юм шиг санагдахгүй байна. Бүр ингээд тий өөртөө ингээд залбирлж баг амнаас хоолоод авахаргүй тийм ингээд одоо бурханаас холтсон юм шиг мэдрэмж авахгүй байна. Тэр нь гэхдээ яг нэг амьдралын хвшлээс хамаарч байгаа. Залбирал багасаал, Библи унших нь багасаал, тий тэр талын руу бодол төвлөрөхөө болоод буцаал яг нэг өмнөх одоо тий бадрлалынхаа төвлөрдөгөөс рүү төвлөрөөл ингээл явахаар тийм байдлаас холтчихж байгаа. Яг буцаад ердийн л хүн болчихж байгаа гэсэн. Харин яг тэр үгийн дагуу байгаа залбираад эхлэхээр буцаад тэр лөө ойртдог. Буцаад нөгөө маш том давуу талаа эдэлж эхэлдэг. Тэгээд хэрвээ хий нэгэн бас яг унтсан байгаа бол бид нэр яг бурхан байгаа гэж мэдрэхгүй байсан ч гэсэн зүгээр л залбирах хэрэгтэй. Зүгээр л залбираад бурхан тэнийг сонсохгүй юм шиг байсан ч гэсэн зүгээр залбираал. Тэр яг бидний харагдахгүй байгаа гэсэн залбирал бол угаасаа л ямар нэгэн өөрчлөгдөж идэг. Даниэлийг нөгөө нэг залбирсан чинь те Персийн нөгөө хунтайж саадуулаад те Тэнгэрлэгчийг одоо Габриэлийг явуулахгүйсэн гэдэг шүү дээ. Тэрэн шиг зовлон залбирахт нь шууд шийдэгдсэн байгаа гэдэг. Тэгээд саатсан байдаг шүү дээ. Тэр мэтэр. Тэгэхээр бас төвчөртө тууштай бас залбирах хэрэгтэй. Тэгээд яг тэр хэцүү мэдрэмж бол амар л тахаар нөхөнд унтсан юм шиг. Гэхдээ тэрнээс бол гарах боломжтой. Залбираад бурхан бол таныг хаяхгүй. Та өөрөө л алдчих. Библиэлд уусаа ганцхан л уучлагдчих хүн нэг л байгаа шүү дээ. Ариун сүнсний эсрэг буруу ярихтэй. Окей. За хоёлаа айгу яалчгүй судлаач хүмүүс хүнтэй ярьж байгаа болохоор хоёлаа айгу тийм гүнзгий зүйлсүүдийг ярьж ин л та. Судлаач гэсэн. Тэгээд сайн ойлгохгүй бол та бүхэн дахиад бас тэгээ сонсоорой зарим зүйлсүүдийг. Окей. Хоёлаа юу талаа орё? Комедиан гэдэг бас сэдврүү нэг алдахгүй өнгөж үзье л та. За би ингэж үздэг байхгүй. Бурхан ингээд маш олон зан чанар шүү дээ. Тэ? Одоо Библи гэдэг нь юу юм бэ гэхээр нэг тийм одоо ариун ном тэ энийг одоо хурж болдоггүй нөгөө нэг бидний дээр үедээ хоймортой тавьдаг байсан, залдаг байсан тийм ном гэж би боддог. Библи гэдэг бол энэ дээр зүгээр л бурхны тухай биз. Ер нь бурхан гэдэг яг ямар зан чанар шүү дээ. Одоо зарим үедээ намайг мэдмээр бол миний Facebook руу, Instagram руу намайг Instagram-аар дагаарай гэдэг. За тэр шиг ийм зүйлсүүд ингээд байна шүү дээ. Тэ ороод энэ нэг хүн иймэрхүү хүн юм байна. Тэр шиг Библи гэдэг бол зүгээр л энэ бурхан гэдгийг таниулах Есүс гэж яг хэн бэ гэдгийг таниулах юм тайлбарл ном бохгүй яг үнэ. Тийм. Амен. За стогой тайлбар. Тэнгүүд энэ дээрээс ингээд бурхны амар олон ингээд зан чанарууд харагд. Би болохоор нэг сонирхолтой зүйл би олон жил юм хийж үзсэн юу байсан бэ гэхээр ер нь за бурхан ууралдаг уу? Окей, ууралд юм байлаа. За бурхан хайрладаг уу? Хайрладаг. За одоо энэ юугүй эмошнууд байна шүү дээ, тийм. Тэгээд тэр дотроос би нэг юм бодсон. Бурхан ер нь хөгжилтэй юм бол. Бурхан ер нь ахиалт юм болов. Бурхан ер нь инээд юм болов. Бурхан ер нь тоглолдог болов. Одоо бурхан бид нар хүн гэдэг чинь өөрөө бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Биднэрт нэг юм жок те сэтгэлгээ байна шүү дээ. Энэ фаны те энэ нэг юм joy те ийм сэтгэлгээ байгаад эн чинь тэгвэл өөр газараас ирэхгүй шүү дээ. Эн чинь бурханаас л ирсэн гэсэн. Тэгэхээр тэгээ би энэ дээрээс Библиэс ингээ хайж үзчихсэн. Хид хідэн одоо Илия дээрээс хид хідэн ийм хэсгүүд дээрээс бурхан ямар ийм инээдтэй тэгвэл би Библи уншингаа бүр ингээ амар инээд ихэр татад үйлдэх шиг амар инээж байсан. Тэр шиг ер нь
За комедиан хүний хувьд ер нь бурхан яаж одоо тэгээ энэ талын одоо бурхан ер нь юу гэж боддог вэ? Нөгөө бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн гэдэг учраас нөгөө за яг таны тайлбар сонсоод мэдхгүй хүмүүс сонсож байна. Бурхан яагаад юм хүншүүлсэн юм шиг байгаад байна те. Яагаад эмоцтой байгаа юм те. Cosmic being хэрнээ яагаад эмоцтой байгаа. Cosmicos том бурхан. Маш том. Тэгээд эмоцтой. Альберт Эйнштейн үг гэдэг шүү дээ. Энэ ертөнцийн хамгийн ойлгомжгүй байгаа юм нь орчлон ертөнцийн хамгийн ойлгомжгүй юм нь ойлгомжтой байгаад байна гэдэг. Тэгэхээр яагаад ийм том агуу ертөнц хэрнээ хүний толгойд ойлгогдоод байгаа юм бэ гэдгийг амар гайхмаар байгаа байхгүй. Тэгэнгүүт Библи бас яг тийм. Тэгээ тийм агуу бурхан бол яагаад ойлгомжтой? Яагаад гэвэл Библийг хүн зориулж бичсэн учраас л ойлгомжтой байгаа гэсэн. Бидний ойлгохгүй юм зөндөө байгаа гэсэн үг. Библиэл дээр байхгүй зүйлс гэсэн үг. Тэгэхээр яг хүний ойлгох хэрэгтэй нь Библиэл дээр байна. За тэн дээр нь тайлбар хийчихье гэж бодлоо. Хошигнох тал дээр бол би бурханыг ингэж боддог. Сарказм бол биш. Сарказм гэхээр юу гэж орчуулдаг? Сарказм одоо өгөөдөл, яжлал гэсэн үг. За, окей. Яагаад тэгэхээр дуулал номын нэгдүгээр ном дээр зөвхтөхний замууд гэж шоологчтой хамт суухгүй, шоологчдын зам дээр, басамжлагчдын зам дээр суухгүй гэж. Тэгэхээр бурханы юу нь бол одоо яг гимгүү үнийг шоолох тийм бол биш. Харин бурханы эсрэг тэрсэлсэн хүмүүс бол яг шившиг болж байгаа тиймүүд байдаг. Яг бурханыг доромжлоод одоо яг өөрөө шившиг болж байгаа. Жишээ нь Исая номон дээр гардаг те 185 мянган зэрэгтэй айрам те зүгээр ирээл бурханыг доромжилж байгаа. Тэр улсын тийм бурхан ингэж хамгаалж чадаагүй, тэр улсын ингэж хамгаалж чадаагүй, танаа эзэн чинь ингэж хамгаална гэж бити бод те. Танаа хаан чинь хамгаална гэж бити хоорондоо ярих гэж байгаа. Тэгсэн чинь яг тэгээ өмнө тэгэл израилчууд руу дайрах юм зөндөө байгаа шүү дээ. Тэгэл бурхан хамгаалал те. Хэрвээ израилчууд өөрсдөө бурханаас урдсан байвал тэгэл тавиад өгч байна. Тэгэнгүүт тэр хаан өөрөө бурханыг доромжлсноор юу болж байгаа гэхээр зөв нэгэн тэнгэрэлж ирж байгаа юм. 185 мянган зэрэг унтаа зөөр сэрэг. Тэгээ тэр хаан ирсэн замаараа сурсан дуугаад болоо буцаж байгаа. Тэгээ очиод хүүхдэд алуулчих байгаа юм. Тэгэхээр бурханыг басамжлна гэдэг чинь өөр амар том буруу юм орчиж байгаа гэсэн үг. Маш том буруу юм. Энийг зөвхөн хүн л хийж чадна гэж. Чөтгөрч ингэж хийж чадахгүй. Муу сатан ч ингэж чадахгүй. Ягаад гэвэл сатан бурханы байгааг мэдж байгаа учраас. Хүмүүс болохоор бурханыг байхгүй гэж бодоод ингэж тэрслээд идэг бурханы эсрэг. Тэгвэл нөгөө Паскалийн вэжэр гэдэг нь шүү дээ. Паскалийн нөгөө юм тооцоо байгаа байхгүй. Нөгөө нэг физикийн даралтыг хэмждэг нэгж одоо Паскалийн нэрээр байгаа шүү дээ. Физикч өөрөө сууд ухаантай байсан л та. Хүн одоо хэмжлэгийн талаар багахан мэдлэг мэдэх юм бол бурханыг үгүйсгэн. Их мэдэх юм бол бурханд итгэнэ гэж байгаа. Паскал бурханыг баталнаа л гэсэн юм байна шүү дээ. Тэгээд генетикийн бас их юм билээ нэг том эрдэмтэн та генетикийн ухааныг сайн судлах юм бол бурхан нүрлэж хараад байж байгааг ухаарна гэж хэлсэн байдаг. Тэнгүүд Паскал ямар ингэж вэжэр дүгнэлт гаргаж байгаа гэхээр шүү дээ. Та бурханд итгэдэг байжгаад үнэн байх юм бол та аврагдчихна. Итгэдэг байжгаад худлаа байх юм бол ямар ч алдагдал байхгүй. Итгэдэггүй байжгаад бурхан байх юм бол та маш хэцүү байдалд орчлаа гэж байгаа юм. Математик тооцоолол гэж байна. Зүгээр логикоор бодоход. Тэгвэл хамгийн эрсдэлгүй аюулгүй тоглоом болвол тэ итгэх гэж байгаа байхгүй. Тэгээ энгийнээр бодоход яагаад бурханыг үүсгэх шаардлагатай юм бэ те? Бурханыг үүсгэж өөр иррационал байж таа гэдэг тийм одоо логик гаргалгаа гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр бурханыг одоо тэ тэрслэн гэдэг бол амар том зүйл. Тэнгүүд хаанхын билэнийг ерөнхийлөгчийг тэгж хэлсэн байхгүй. Би хэрвээ 100 мянган санал авчих юм бол яг ерөнхийлөгч боллоо. Тэгээд намайг бурханч болгож чадахгүй гэж хэлсэн байна. Тэгсэн чинь тэгэхээр яг энийг би бурхан тэр хүнийг тэгсэн гэж хэлэхгүй шүү. Яг ихэн гэдгийг мэдэхгүй. Тэр хүн ерөнхийлөгч сонгогдсон юм. Тэгээд тангараг өргөхөөхөө өмнөх өгсөн байна. Өмнөх өдөр нь зүгээр л өгсөн. Тэгэхээр яг манай бурхан тий өөрийн тэрслийг ингээ алдсан гэж бол би яг тэр ерөнхийлөгчийн тохиолдол дээр мэдэхгүй байна. Библиэх дээр бол бурханы одоо тий тушаалаар тэнгэрлж алчиж байгаа. Яг тэр ерөнхийлөгчийн тохиолдол дээр би мэдэхгүй байна. Гэхдээ иймэрхүү юм түүхэнд амар их зөндөө баг. Бурханыг басаал тэгэл тиймэрхүү юм болдог. Тэгэхээр яг би нэг ойлгохдоо нэг бол бурханы шийтгэл, эсвэл зүгээр бурхан зүгээр л тэр өөрийгөө бурханаас холдуулчлаа гэж ойлгоод. Яг тэгэхээр Юдас Есүсээс урахаараа 12:1 шүү дээ. Есүсээс урахтаа Есүс тэгсэн шүү дээ. Хийх гэж байгаа юм явж хурдан урах гэж байгаа мэдээд. Тэгээд хэлмэгц Юдас чөтгөр шүглүү гэж байгаа шүү дээ. Диавол шүглүү. Тэгэхээр нөгөө Христэс өөрөө ингэж хамгаалтад тасалчингууд тий одоо сатан шууд арчиж байгаа юм. Сатанизмын угаасаа яг гол төлхөр нь тэр.
Гол нь бурхнаас хол байлгах. Иесусээс хол байлгах. Өөрийн тултал магтсан ч болно. Чи бурхан чи өөрийнхөө аврал гэж хэлнэ. Анхнаасаа л сатан тэгж хэлдэг. Адам яваад ч тэгж хэлсэн дээ. Хоёр өөрсдөө идэд бурхан шиг болчихооч гэх. Тэнгүүд өөрөө тэрийг идэхгүй. Тэгээд хоёр идчихэж. Тэнгүүд одоо бол яг сатанизмын номлол яг л тэр хэвээрээ л явж байгаа. Тэгээд та нар өөрсдийнхөө аврал шүү. Христийн номлол бол Иесусээр дамжиж аврагдана гэдэг байгаа. Тэгээд яа юу гэсэн үг юм те та нар өөрсдийнхөө аврал шүү. Гингүүд хүмүүс тийм шүү дээ бид нар өөрсдөө хичих хэрэгтэй гэдэг. Тэнгүүд яг хүний нөгөө нэг өөрийн хариуцлагын мэдрэмжэн дээр нь тоглоод нэг төрлийн бас эгон дээр нь тоглолцож байгаа байхгүй. Зарим хүний эгон дээр, зарим хүний хариуцлагын мэдрэмжэн дээр. Тэнгүүд сатан бол гол нь бурхнаас холдуулдаг. Бурхнаас холдох юм бол та нар яаж тоглож болно? Чадна өөрөө. Бурхантай байгаа гэхдээ чи яаж чадахгүй учраас тэгээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр ерөнхийлөгч үгэл яг бурхны хошиг нь л байсан юм уу? Эсвэл одоо тэр бурхнаас тэр хүн өөрийгөө холдуулсан юм уу гэдгийг би сайн хэлж мэдгүй. Ийм ярихаас бол би болгоомжилж байна. Яг тэгэхээр Библиэлд тайлбар нь байхгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол бурхны хошигнлыг бол би ингэж боддог. Илүү баяр баясгалын хошигнл. Тэгээ баяр баясгал хөөр баясгалтай тийм баясгал. Тэрнээс үш яг ийм зугаа зингэлийн хүмүүсийг доошоо хийх ч юм уу. Тэгээ бид нар нэгнийгээ доошоо хийх төрлийн хошигнл биш болж таарч байгаа. Би бол хүмүүсийг бол ерөн сайгаар өрсөлдөг байлаа шүү дээ. Угаасаа л комедийн ажил те. Ирсэн үзэгчтэй хүртэл ингээд үзэгчт нь хүртэл угаасаа тийм хүлээлттэй ирнэ. Тэгэл одоо тэр чи хэвэн байсан. Тэнгүүд нөгөө бусдыг бас ингэж яах чинь бас буруу. Хөнгөн байвал зүгээр гэж бодож байна. Хөнгөндөө нөгөө хүн тоглоом гэдгийг ойлгоод инээж байгаа. Байл окей. Чи одоо цаашдаа ер нь яах вэ? Дахиад комедиан хийх үү яах вэ? Хин. Комедигийн одоо тайзан дээр бол гарааг удаж байгаа бох тий. Нийлэн зайс болсон тий. Яг тэгэхээр нөгөө хоёр хүн одоо солигдчих явцад голлонд нөгөө завсрын хүн байгаад байгаа байхгүй. Тэнгүүд яг нөгөө шинэ хүн болж дууссаныхаа дараагаар шинэ одоо имижээр гарах хэрэгтэй гэсэн. Тэгэхгүй ингээд нөгөө шинэ хараал хэлдэг хүн болчлоо шин. Хараалаа хэлэхээр ингээд таарахгүй байхгүй. Тэнгүүд нөгөө өмнө ингээд жоохоо секс толботой юм ярьжсэн бол тэр нэг одоогийн юм таарахгүй байхгүй. Эсвэл нөгөө хүмүүсийг ингээд баахан ингээд те явуулдаг байсан бол тэгээ цаашлуулдаг байсан бол тэр нь одоо жоохоо илдэг болох хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр шинэ сетдэг очих хэрэгтэй гэсэн. Эсвэл хуучнаасаа гайгүй жокод авч иж хэрэгтэй гэсэн. Окей. Гоё сэдв. Миний зүгээр бодол байдсан шүү. Би одоо яг комедианч биш л дээ бас. Би ихтэй ер нь хүн амтнаар их жок хийдэг төрлийн хүн бас. Гэхдээ би одоо шинэ Америкийн ч юм уу одоо нэг хятад залуу мал хүртэл байдаг шүү дээ комедиан те. Тэгээ одоо кино манууд хүртэл оглоод байдаг. Тэгээ Америкийн комедиан тэрийг тэд нар болохоор ингээд ийм илүү тэгээ юу гэх нэг жок нэрээ өөр юм шиг санагдаад байна. Надад болохоор манай зарим нэг манай Монголын одоо комедиан маань хитрхи жоох юм нөгөө садар зүйлсүүдээр хитрхи тэгээ одоо дээсэн дөрүүлүүд энэ үгсэн бодлоо тийм бас байна уу? Амар шүү дээ. Бас уу. Тэгээ миний яг үздэг байсан Луис Сикей бол бүр нь амар дээ. Нөгөө болохгүй сэтгэлрүү оруулж чаддаг. Тийм Мексик гаралтай. Тэгэхээр одоо чи дахиад комеди хийнэ гэж шүү дээ тийм. За одоо ямар нэгэн санаанаа зүгээр орж одоо хэлэх хэрэггүй зүгээр орж ирсэн үү? Одоо хэрэгжил болсны дараа ирж л байдаг. Тэгтээ миний хэсэг бол жок тэмдэглэхэ болчихсон. Яг комедиан гэдэг чинь ерөөсөө 24/7 ажиллахгүй. Амралтын цагаараа ч гэсэн жок орж ирэхэд бичиж авч маад боловсруулдаг. Тэнгүүд яг нэг хэсэг тийм огт бодохгүй амарх айгуу сайхан байсан. Тэгтээ одоо бол хангалттай амарч учраас одоо орж ирсэн жокуудаа тэмдэглэж аваад байгаа. Гэтэ өмнөшгөө одоо өмнө нь бол хил хязгааргүй жок хийж штэ тий. Одоо бүх төрлийн сэдвэр рүү нөр. Одоо болохоор тодорхой хэмжээний одоо лимитүүдийг өөр дээрээ тавьж штэ. Тэгэхээр өмнөшгөө одоо тэгж вайрал өмнөшгөө сонирхолтой байна уу эсвэл юу гэж бодож байна? Би өмнө ч нэг сонирхол асууж байгаагүй л дээ. Тийм үү. Нэг айхтарч вайрлж байгаа. Тэгээ яг энийг нэг комеди найзуудаа хэлэхээр чи ер нь гэхдээ айгуу гайгүй ярьдаг. Би ер нь гэхдээ нэлээд гайгууд ордог гэсэн. Айтах юм ярьдаг ордог гэсэн. Family friendly дээ. Тэгээ чи угаасаа л гайгүй юм ярьдаг гэсэн. Өө надад тэр нь одоо бүр хангалтгүй байна. Бүр сайжруулах хэрэгтэй гэдэг. Тэгээд байгаа. Тэгэхээр удахгүй ч яг ер нь удаж магадгүй шүү. Тэгэхээр би бол одоо яг мэрэгчлэх юм дээр айгуу төвлөрж байна. Бурхны юм дээр төвлөрж байна. Аав байна гэдэг чинь бас айгуу цаг зарцуулдаг. Гэртээ зүгээр байгаад байх биш. Бас яг ихнэр хүүхдтэй ингээд яг ингээд би гэртээ байжсэн ч гэсэн анхаарал төвлөрүүлэх хугацаа орлох ч өөр ажил байгаа байхгүй юу. Тэгэхээр бас ингээд ажил байгаад байгаа. Окей. Бодрол одоо хэд хүүхд залбирж байгаа л нэг хүүхдтэй. Нэг хүүхдтэй. 2 настай хүүхдтэй. За. Яг нөгөө бурханд итгээд удаагүй ихнэртэй болоод тэгэл хүүхдтэй болчихж байгаа болохоор бас яг хүүхдтэй болсноор бурхны хайрыг ойлгоход амар гойсон. Тэр ийм ишлэл үүдэн шүү дээ нөгөө би заримдаа ингээл жоохон мөнгө санхүүг юм гуйхаар ингээд санаа зовлтыг. Яагаад би мөнгө гуйгаад гэнтэй сүнслэг юм төрүүлж гуйх хэрэгтэй шүү дээ.
Тэгэл би баг ийм гоохон зөв ч юм уу буруу ч юм уу гэж шаналнгуудтай Библиэл дээр имжлээ байхгүй. Өөрийн хүүгээ та нарт зориулж өгсөн тэрээр бусад бүх сайн зүйлүүдийг дагуулж өгөхгүй гэж үг гэж байхгүй. Тэнгүүд би хүүхдгүйсэн бол энийг сайн ойлгохгүй. Тэнгүүд яг өөрийнхөө тэр хүүхдийг төсөөлөө тэрийг хин нэгний төлөө золиослно гэдэг чинь амар их хайр байхгүй. Тэгэхээр надад ертөнцийн бүх хүмүүс бурхан ийм хайртай юм шүү дээ. Тэнгүүдтэй та нар өөрсдөө нүгэлтэй мөртлөө хүүхдтэй сайн мөхө мэддэг байхад Тэнгэр тэгсэг чинь та нарт ариун сүнсээ өгөхөө мэдэхгүй гэж үг гэж байгаа юм. Бас нөгөө өөр номон дээр болохоор сайн зүйлсийг өгөхөө мэдэхгүй гэж үг гэж байгаа юм. Тэгэхээр яг энэ ойлголтуудыг авчихаар ингээд амар гоё итгэхэд болтны амар том даваа тал байсан. Хүүхдгүй бол тэрийг сайн ойлгохгүй хасан байх гэж боддог. Харин тийм. Би бас хоёр хүүхдээ яг наадгаж нэг удаа бодож үзчихсэн. Тэгээд тийм хөрх амтнаа тэр хиний төлөө хийдэг. Миний хариу бол үгүй, би бол үгүй шүү. Тийм учраас л бурхан байна. Юу ээж аавдаа бид нар хайртай ш. Тэнгүүд ээж аавхад төлөө ч хүүхдээ өгөхгүй байхгүй. Яг тэгэхээр тэр хүмүүс ч амьдралаа амьдэрсэн. Тэгээ энэ шинхэн дэлбээг би золиослох хэрэггүй шүү дээ гэж бодож байгаа байхгүй. Nice хариулт байлаа. Окей. За бидний подкаст маань ер нь ингээд дуусах төхөж байна. Тэгээ зарим нэг ч яг ер нь за яриаггүй зүйл байна уу эсвэл ярмаар байсан одоо тэ нэг юм хэлмээр байсан гэдэг зүйл чамд ер нь байна уу санаа. Тийм. Би одоо орхицсон ч юм уу тийм зүйлс байгаа юу гэж бодож. За төгсгөлт нь яг уу хэлэхэд тэгэл энэ хүртэл ямар ч сонссон хүмүүстээ баярлалаа. Зарим нь утгатай утгагүй санагдсан баг. Тийм. Төвчээр тэг сонссон хүмүүстээ баярлалаа. Тэгээд бурхан бол ямар ч байсан тантай хамт байдсан шүү. Ямар нэгэн пастораар дамжихгүй. Бурхан угаасаа таныг бүтээсэн. Бурхан бүр цаг хугацааны эхлэлээс өмнө таныг бүтээсэн. ертөнцийн суураас өмнө таныг бүтээсэн. Тэгээд бурханы цаг хугацаа гэж байдгүй болохоор энэ ярилцлагч бурхан яг хийгдэж байгааг үзэж байгаа. Тэгээ магадгүй Наполеоны үеийг ч бурхан зэрэг харж байгаа, Давид хааны үеийг ч харж байгаа. Бүх юм бурханы хувьд, яг бурханы хувьд бүх төгсгөлийн ялалт хүртэл бүгд зэрэг харагдаж байгаа. Цаг хугацаанаас гадуур шүү дээ гэсэн үг шүү дээ. Бурхан тэгэхээр ийм агуу. Тэгээ тантай ингээд байн хамт байж байгаа. Тэгэхээр ингээд өөрийгөө голоод эсвэл ямар нэгэн би пасторт яадаг болохоор би шөнөөр залбирдаг болохоор би өглөө бас залбирдаг болохоор гэдэг чинь өөрийгөө үн зэнгүү гэж бодох хэрэггүй. Христийн үгийг дагах хэрэгтэй ч гэсэн хамгийн гол нь яг тэр загалмаа дээр цовдлогдсон хүн шиг л тэгэл зүг итгэлээрээ л аврагдчихж байгаа. Би нөө багшилдаг болохоор ингэж зөвөрлөх надад гоё санагдаад байна. Бүх оюутнууд хичээл дээр унтсан. Стандартаар үзэх ёстой юм а мэдэхгүй байгаа. Нэг сургуульч багшилсан. Бүгд унчиж байгаа юм. Одоо мэдчих ёстой юм а мэдэхгүй шүү дээ. Гэхдээ би тэр хүмүүсийг урамшуулмаар байгаа юм. Яг тэр их сургуульд байхад яг урамшуулдаг багш нар илүү тэр хүүхдийг хөгжүүлдэг. Унгаагаад тахаар хүүхдүүд сургуулиас гарчдаг гэсэн баг. Нэг хичээл дээр олон хичээл оварч удаад хайчдаг гэсэн баг. Тэнгүүд яг Есүсийн арга барил нэг тэр байдаг. Та нар бүхин ч угаасаа чадаагүй. Тэгэхээр бүгдэнд нь л ингээд дахин ингээд те суух боломж өгч байна гэдэг те. Бүгдэнд нь аврагдах те амар амархан болгоод зүгээр л дагчих гэж байгаа. Тэгэхээр анхандаа утгагүй санагдчихсан байж магадгүй. Төлбөрийн төлөөг ариун хүн биш хүмүүс тэгээд шудраг биш юм уу гэх те. Ариун биш хүмүүс тэгээд аврагдахаар чинь шудраг бос юм уу? Тэ алуурч хүмүүс яах юм те. Завхаарсан хүмүүс яах юм гэж бодогдож байгаа шүү дээ. Тэнгүүд яг Христийн номлолын дагуу бол нүгэлгүй хүн гэж байхгүй. Хүн эцэг эхээ харахад үхэх ялтай гэж. Нэг эмэгтэйг хараад тачаадахад зүрхэндээ тачаадцантай ялгаагүй гэж. Хүн алхахыг одоо битгий гэдэг үсэн бол Есүс Христ стандартыг өргөжж байгаа. Ах トゥ тэнэг мангар те хоосон толгойтой гэж дуудахад чи там дунахад хангалттай гэж байгаа. Тэгэхээр нөгөө угаасаа нүгэлгүй хүн гэж байхгүй. Тэгэхээр зүгээр л те яг та өөрийгөө битгий бол зүгээр л өрөөндөө ороод хаалга хаагаад бурханд залбирч байгаа. Тэгээд үнэхээр яг Есүс муу юм уу биш юм уу тэр зөрчилтэй байгаа бол бурхан минь. Хүмүүс Есүс гэж яриад байна. Тэ. Үнэхээр үний юм бол надад мэдүүлээд өгчөөч. Би мэдмээр байна. Тэ би үнэхээр байвал итгэмээр байна гэж залбираад үз. Тэ энэ залбир бол амьдралын хамгийн чухал залбир л гэж магадгүй. Тэ яг бурхан байдгүй гэж боддог хүмүүст хэлэхэд бас залбираад үз тэ. Алдах юм байхгүй нэ Паскалийн тэ тооцоололоор бол алдаа байхгүй. Алдаад эрсдэл байхгүй учраас залбираад үз. Тэгээд яг бурханыг бол бодож ойлгодог юм бэл. Бодож ойлгохоос нь бол би одоо ч итгэхгүй. Яг өөөсөө сүнсээрээ мэдэрч ойлгох юм бэл. Яг тэгвэл оюун ухаан чинь бурханыг танихгүй сүнс чинь таньж байгаа байхгүй. За энийг л хэлмээр энэ да. Окей. За тэгээд бас нэг юм асуулт байна л та. Би одоо за би багасаа өссөн орчин маань ч тэр юм уу би айгүй юм иршүүд хүчтэй өссөн байхгүй.
айгүй юм баатарлаг юм дуртай нөгөө Marvel-ын кино мэнүүнээ тэгээ дөрүүдэд амар хайртай. Ер нь л юм сонирхож байгаа эр хүн гэдэг амар хүчтэй багс. Бүх сонирхож байгаа зүйл маань тэр цэрэг цагдаа тэгээ ингээд явдаг байсан. Тэгээ би зарим үед хардсан. Бид нар зарим үед нөгөө бурханд итгэхээр хитрхи одоо нэг юм имзэг болоод байна уу те. Бурхан ааваа гэхээр л би одоо тэгээ нэг юм жоох хөөхөч ингээд улам илүү нялзраа болол тэгээ улам илүү нэг юм сэтгэлгээ маань те одоо миний те энэ үнцийг унчлаа энэ нэстэ ингээд бүр л нэг юм нялхаад байгаа юм шиг надад зарим үг санагддаг. Энэ дээр чи ер нь юу гэж боддог вэ? Яаж юу гэж харддаг вэ? Энэ дөр болохоор нөгөө Библиэлд дээр тийм үг гэдэг шүү дээ. Тэнгэрийн анжил тэдний шиг хүмүүсийн хамаа гэдэг хүүхдүүдийг хэлдэг шүү дээ. Тэгэхээр би энийг сонсоод бас яг юм нялхарах хэрэгтэй гэж ойлгож байна. Гэхдээ бурхны өмнө бол нялхарч болж байна. Тэнгүүд итгэлийн хувьд бол хүүхд шиг байх нь аягүй сайн. Тэр бол аягүй сайн. За яавал энэ бол нэлээд гүнзгий сэдв болно. Тэнгүүд Паулийн бас үг байгаа шүү дээ. Иршүүд бай хүчтэй бай гэдэг. Тэнгүүд Есүсийн өөрийнх нь жишээг харангууд Есүс шиг байх гээд бид нар Есүсийг дөөрэх юм бол иршүүд л байх хэрэгтэй. Тэнгүүд нөгөө кинонууд дээр Есүсийг айгу буруу яагаад гэж ойлгоод идэм мэдгүй амар юм Есүсийг налчих гар байсан юм шиг яагаад байгаа байхгүй нэг амар добрый байгаад хийгээл тийм ингээд Есүс emotional байсан ууралж исэн тэгээ уйлж исэн тэгээ Лазарыг өгөхөд араас нь уйлж исэн гэхдээ амар иршүүд байсан байхгүй иршүүд байна гэдэг чинь уйлахгүй ууралахгүй гэсэн үг биш шүү дээ гүнгэлэхгүй баярлахгүй гэсэн үг биш шүү дээ тэнгүүд кинонууд дээр ингээд тий эсвэл Христэд итгэгч нарыг яг тийм гэж ойлгоод идэг тэг Христчд бас тийм байгаад идэг яг ингээл нөгөө юм жоохон эмгтээлэг болол эрэгтэй хүн дээ. Тэнгүүд би бол итгэж болохоосоо ч өмнө гэж боддог ус. Эмгтэй хүн эмгтээлэг байхаар гоё, эрэгтэй хүн эрэгтэйлэг байхаар гоё гэж боддог ус. Яг зөв. Би бас тэгж боддог юм. Гэхдээ яг эрэгтэйлэг болоод эрэгтэйлэг эмгтэй хүмүүс гоё амьдарч байгаа хүмүүс ч байдаг л да. Гэхдээ тэтгэрлээ одоо дайралт хийж байгаа юм биш уучлаарай. Одоо тийм найз нөхдөд зөндөө байна. Тэнгүүд Есүсийн жишээг харахаар Есүс ерөөсөө nice guy байгаагүй байхгүй. Хүмүүс Есүсийг nice guy байсан гэж боддог. Есүс ерөөс ийдэг байсан. Инэрэнгүй байсан, өршөөнгүй байсан боловч хизээч nice guy байгаагүй. Хинт ч тааруулах гэж үгээ өөрчилсөн нэг ч тохиолдол байхгүй. Бүр шашны нөө мэндагтнууд амын асууж яхад ч тэ зүгээр пад хэлээл тавина тэ. Тэднийг имзэглүүлчих гэж бодохгүй. Тэ хүн таалагдах гэж үгээ өөрчлөхгүй гэсэн үг. Нам хэлнэ. Тэр өдгөө Ромын амбангийн өмнө байцаагдаж явах таа ч гэсэн. Тэ Ромын амбан бол тэ чи баг гимгүн биш үү? Би туслая гэдэгт л Есүс Христ тэ. Чамд зүгээр таанаас ирэх мэдлэг өгөөг бол юм болохгүй. Би болдог юм болохоор болох гэж байна гэж яваад байна шүү дээ. Юм бэ гэдэг нь шүү дээ. Тэ юм асуугаад тахтан дугаараад өгчихгүй байж байгаа. Тэр цовдлож байгаа шүү дээ. Зөвхөнлийг биелүүлэхийн тулд тэ. Тэнгүүд Есүс Христ чинь тийм nice guy байгаагүй. Өршөөнгүй инэрэнгүй хайраар дүүрэн байсан боловч маш хүчрэг. Фарисеучуд тэ чи ямар ирэх мэдлэр ингэж яриад байгаа гэж гайхдаг байсан. Тэндээс харахаар ерөөсөө яг юм эрх мэдэлтэй үг нь бол тушаал байдаг гэсэн. Бурхны үг чи өөрөө тэг ертөнцийг тэг гэрэл байг гингүүд гэрэл үүсэдэг үгээр үүсгээд байгаа шүү дээ. Есүс ч өөрөө Бурхны үг байхгүй. Тэгэхээр нөгөө Есүс Христ тийм налчих байсан байх ямар ч үндэс байхгүй. Тэнгүүд Паул хэлсэн шүү дээ. Би Христийг дөөрөгч учраас намайг дөөрэ гэд. Тэгэхээр бидний зорилго бол Христ шиг болох хэвээр. Христийг аль болох дөөрэх хэвээр. Тэнгэрт хэцэгчийн төгс байдгийн адилаар та нар төгс байх хэвээр гэсэн шүү дээ. Тэгэхээр дөөрэх ёстой. Хэрвээ дөөрэх юм бол ингээд нөгөө гимгүй юм дээр овер хитрхийг уучлахгүй байх чинь биш гэсэн үг байхгүй. Христиан найзууд маань нөгөө нэг те хитрхий ийдэг байгаа юм. Тэр хүмүүсийг ингээд гоё те таата мэдрэмж төрүүлэхэд бол хитрхийг уучлахгүй саргаад өөрийгөө бүр юм доожоогүй болгоод идэг. Тэгээ Есүс уучлалтгүйсэн тохиолдол Библиэлд дээр баг байхгүй хаа. Уучлаарай гэдэг. Яна уучлаарай. Би болчих гэхгүй шүү дээ. Тэнгүүд даруу байхыг хүмүүсээс өөрийгөө доошоо хийх гэж ойлгоод. Бурхны өмнө өөртөө итгэлтэй ирнэ дараа Бурханд итгэлтэй өөртөө итгэлтэй юу чадхаа мэдэх хэрнээ даруусах байгаа байхгүй. Өөрийгөө доошоо хийх биш байгаа байхгүй. Энд дээр ингэж боддог. Та энэ дээр гэж боддог. Би яг тэгж боддог. Би энэ анх бас сүмд одоо ингээ христчин болчихно гэхээр за би өстой одоо яг нэг юм тэр ч одоо би биш байгаа байхгүй. Миний мөн чанар чинь би зүгээр тэгж ойлгоод юм. Бурхан намайг бүтээсэн миний мөн чанар бол юм одоо хана эвдлэх ёстой. Тэгээ нэг юмны ингэж урд явж мөргөж унгаах ёстой. Тийм л төрлийн гэж би одоо өөрийгөө боддог байхгүй. Миний одоо хувь тавилан гэж би бод. Тэгээ би өмнө анх одоо бурханд итгэх юм бол би нэг тийм тэгээ нэг юм за одоо яг түрүүний ярьж байгаа нэг юм добри нэг юм нэг бидний шил зүйлс нэг юм дуугай одоо нэг юудын шилтэй хүмүүсийг хэлээгүй шүү заарэ зүгээр нэг тийм илэрхийлэмж ингээд нэг юм төсөөл буугаад ирсэн. Тэгээд би анх ингээд бурханд итгээд тэгсэн чинь бурханы надтай харилцаа чигэн хатуу амар байсан. Би ингээ бурхан юм те бурхан би те одоо ингээ айж ин бурхан надад чи хүмүүсийн өмнө айвал би чамайг тэр хүмүүсийн чи өмнө бүр илүү айлгах шүү.
Би одоо ч гэсэн ингээ заримуд ийм тухгүй уулзалтууд руу ордог. Заримуд ингээ тухгүй тий одоо тий ийм тухгүй байдал руу одоо орох хэрэгтэй болно шүү дээ. Тий заримуд одоо шаардлага бол гарна. Тэгээ тэрний өмнө хаалганыхын өмнө очиж би яг ингээ боддог. За би одоо тий маш эвгүй нөхцөл байдал руу орно. Одоо тухгүй хүмүүстэй тухгүй уулзалт руу орох гэж байна. Маш одоо зарим уулзалтууд намайг авч хэлцэх байж магадгүй шүү дээ. Би яг тэр болгонд ингээ өөртөө хэлдэг. Би яах юм бол бурхан намайг бүр илүү айлгана. Тийм учраас би илүү зөрөгтэй байх хэрэгтэй. Тэгээд би багасаа ч айгүй иршүүдгүй байсан. Бурханд итгээд бүр иршүүд болсон. Бүр илүү тийм тий одоо заадгаа маш юм хүчтэй характертай болж ирсэн. Тэгээд би бол ингэж л бодоод байна. Бурхан kind байх үедээ kind байдаг. Хүчтэй байх үедээ хүчтэй байдаг. Маш одоо тийм ийдэг соёлтой байх үедээ соёлтой байдаг. Тэгээ энэ дэлхийд ирэх тэр бүх төрлийн хүмүүс байх ёстой гэж боддог. Зарим нэг нь окей, маш гоё kind дээрээ бай, зарим нэг нь тийм бай. Харин бид нар BB-нийг бурхан итгэх юм бол чи kind л байх ёстой шүү гэж хэлж болохгүй юм байна гэж боддог. Зарим нэг нь маш юм хүчтэй характертай, тэгээ өөрийгөө маш хүчтэй илэрхийлдэг ч юм ийм байх ёстой. Яг энэ чинь ч гэсэн бас бурханы дүр төрх нөгөө бид нар түрүү яриад байна шүү дээ. Бид нар бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдэг чинь энэ ч гэсэн бурханы нэг дүр төрх юм байна гэж хараад байна. Тэгмэд энэ бүгдээрээ л бурханы дүр төрх юм гэж харж байна. Тантай бол ширүү харьцсан гэж байна шүү дээ. Надтай бол бүр ингээд тэгээ аргадаж харьцсан байхгүй тэгээ баг. Маш өөрөөр. Би бүр шалж байгаа байсан байхгүй тэгээ. Нөгөө Кэтрин Гүлмэн гэдэг нөгөө одоо алдартай бас номлогч эмэгтэй байсан. Мань хүн зүудэлсэн гэж байхгүй. 3 хүн байсан. Есүс нэгийг нь очиж тэрвэрэд тэгээ нэгэн дээр нь гараад тавьснаа нэгэнд нь хүрхгүй явсан гэж байхгүй. Тэгээ бурханаас тайлбарыг ингээд асуусан гэж байхгүй. Кэтрин Гүлмэн амар хүн байсан шүү дээ. Зөв өрөөрөө орж ирэхэд хүмүүс идгэрж идэг тийм бурханы оршихуд дээр явж идэг тийм хүн байсан. Тэгээ тайлбарыг нь асуусан чинь тэр тэрвэрлсэн хүн бол хамгийн дорой. Дунд хүн бол дундаж хүн. Ерөөсө хөрөөгүй нь хамгийн нөгөө хатуужилтай байсан хүн гэж байхгүй. Тэгэхээр нөө бурхан сайныг тоодгүй биш. Арчаагаа алдаад байгааг нь босгодог байгаа байхгүй. Маш сонирхолтой. Маш гоё хэлсэн байжлаа. Таны бас тэр иршүүд гэдэг надад аюу таалагдчихлаа л да. Одоо яг бид нар бол тийм л байх хэрэгтэй байгаа байхгүй. Иршүүд зүйл татагдах хэрэгтэй. Эмэгтэй хүмүүс ч гэсэн ер нь бол тийм. Одоо яг эмэгтэйлэг байх дуртай. Яг хин нэг эрэгтэй хүн яжууд өөрөө субмиссив буюу эмэгтэй. Тэгээ жоохон буулт хийж гисэн эмэгтэйлэг байхыг мэдрэх юм бол тэр эрэгтэй хүнд илүү татагддаг гэж байгаа байхгүй. Одоо энэ л сэтгэл зүйн талаас. Тийм сэтгэл зүйн талаас. Тэгээ Библиэд яг таарад байз. Тэгээ Библи ч гэсэн угаасаа бурхныг ийм эр хүүсээр одоо илэрхийлж бичсэн байдаг шүү дээ. Яг нь бурхан эрэгтэй эмэгтэй гэдэг дээр хариулт өгмөөргүй. Гэхдээ зүгээр эр хүүсээр төлөөлжүүлж ингэж бичсэн маа. Тэгээд яг нөгөө цаг хугацаанаас гадуур оршдог гэдэг шиг бурхан ч гэсэн энэ хүүс гэдэг зүйлийн бидний энэ нэг жижиг ойлголтоос ч гэсэн гадуур орш. Гэхдээ яагаад бурханыг эр хүүсээр төлөөлүүлж бичсэн бэ? Би бол тэгж боддог. Би Библиэс ерөөс дандаа л тэр эсүүдийн бурхан ямар амар хүчтэй, чадaltaй, тийм агуу юм бэ? Зарим хүмүүсийг харахаар Библи уншихаар бурхан бол хайр юм байна, агуу, аав юм байна, гоё юм байна гэдэг ингээ kind нараад байна. Би болохоор яг нөгөө талуудыг нь олж уншаад байдаг. Тийм тэгэхээр энэ болгоны зам л өөр байна тийм. Энэ бүх төр төрхүүд бүгд байх ёстой л гэж. Хүн болгон таарсан өөр замуудаар явуулдаг шүү дээ. Тийм. Окей, тэгээ хоёр дахь подкастын маань дугаар Централ Таврын 2 давхарт байрлах Sennheiser Neuem брендийн шоурумээс явж ингээд дууслаа. Тэгээ өнөөдрийн подкаст маань ирж оролцсон бас маш гоё үнцгий хөнгөн тэгээ төрөл бүрийн сэдвүүдээр гоё өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлсэн бадралдаа баярлаа. Тэгээд бас мөн тэгээ чамайг харахаар бахархаж байгаа шүү те. Бурхныг сошиал дээр тэгээ зөрөгтэй маш зөрөгтэйгээр ингээд өөрийнхөө итгэл үнэмшлийг тунхаглаж байгаа дараа би бол амен. Зармууд баг надаас ч гардаггүй гоё энэ агуу зүйлсүүдийг гаргаж байгаа учраас бүх сайн бурхнаас шүрдэг. Би бол анх ярихаас айжсэн. Тэгээ яг Библи таны нөгөө ярьсан Библийн ишлэлээс хараад тэгээ хүмүүсээс айвал чи би ч юм уу хүмүүсийн өмнө айлхна гэдгийг хараад ашигтайгаа сонгосон ба шүү дээ. Ашигтайгаа сонгоод байгаа байхгүй. Хин илүү амар ягдсан. Окей. За би нэг надад санаачлаа байна. Төгсгөлд нь ойлоо хүмүүсийн төлөө залбирая. Окей. За итгэгч нарын хувьд бол хэрэг байгаа. Итгэгч биш хүмүүсийн төлөө бас залбирая. Тэгээд танд алдах юм байхгүй учраас хэрвээ залбируулахыг хүсвэл хүлээгээ сууж байгаарай. За та залбирах би залбирах. За би залбир. За. Бурхан минь танд баярлалаа. Тэгээд бидний өнөөдрийн подкастыг сонсоо сууж байгаа, магадгүй үзээ сууж байгаа, үзэхгүйгээр зүгээр чиглэлээр сонсоо сууж байгаа хүн бүрийн төлөө бид хоёр удаа хамтдаа залбирч байна. Тэгээд энийг сонсож байгаа христчин биш бүхий л хүмүүсийн дотор
эзэн таны үнэн илэрхийлэгдэх болтугай гэж залбирч байна. Хэрвээ төөрсөн нэгэн байгаа бол та тэднийг эргүүлэн уцаан ирүүлж өгөөрэй. Магадгүй анханасаа таны тухай огт мэдэхгүй байгаа хүмүүс байгаа бол та тэдэнд өөрийгөө бас таниулж өгөөрэй гэж залбирч байна. Тэгээд энэ дэлхий дээр хаасаагүй таныг гэрчлэх тэр гэрчлэлүүд байгааг тэр хүмүүс олж хараасаа гэж залбирч байна. Бүгдийг бүтээсэн Иесус Христийн нэрээр ерөн залбирч байна. Амен. Энэ подкастыг сонсоод бурханд итгэх хүмүүст төөрөлдөх, бодлох, худал хуурмагт хурдах тэдгээр зүйлүүд маш бага болтугай. Бараг байхгүй болтугай. Тэгээд бурхнаар яг чиглүүлэгдээд бүх юм сайн сайхан болоод гэр бүл аз жаргалтай эрүүл мэнд харилцаа бүх юм сайжраад хамгийн гол нь сүнс нь аврагдах болтугай. Иесус Христийн нэрээр амен. Амен. За маш их баярлалаа. Баярлалаа.